Сайн байцгааны өрхөн мөндөд үзэгчтэй, сайн байцгааны өрхөн мөндөд сонсогчдоо. Захимж подкастын шинэ дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За өнөөдрийн дугаар дээр гидсний эрүүл мэндийн сэдвээр ярилцахаар шинжилгээ ухаан технологийн их сургуулийн үйлдвэр технологийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Пүрвж багшийг зочноор өрсөн байгаа. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа өрсөнд. За тэгэхээр битүүрийн сэдв их гоё сэдв гэж би хувьдаа бол бас бодоод байгаа. Дээрээс нь дэлхийн хэмжээнд тренд болж байгаа сэдв гидсний эрүүл мэнд, ашигтай бактери, за бид нэр бас их илүү сонсдог нь пробиотик гэдэг энэ сэдвийн хүрээнд бас одоо үзэг сонсогчтой гоё тань мэдхүн мэдээлэл хүргье. Тэгэхээр ер нь бол хүмүүстэй эхлээд хоёлаа би ашигтай бактери гэж яг юу хэлээд байна? Пробиотик гэж бас яригадаад байна. Энэ хоёр өөр үү эсвэл нэг зүйлийг хэлээд байна уу? Энэ ашигтай бактери гэдэг нь маш их ерөнхий байна уу эсвэл энэ дотроо олон бүрдлүүдтэй байдаг юм болов? Энэ талаас нь эхлээд хоёлаа яриагаа эхлэе. Ер нь бараг адилхан зүйл ярьж байгаа. Тийм. Ашигтай бактери гэдэг нь тэр одоо пребиотикуудыг л хэлж байгаа гэсэн үг тийм. Тэгээ ер нь бол нөгөө энэ бичил үеийн одоо энэ бактери шүү дээ. Тэгээ энэ судлалын асуудлыг бол ер нь бас нэг ер нь яг гэж мэрэгжил байдгийн гэхээр тухайн зүйлийг илүү нарийн судалж илүү яаж байгаа тийм. Тэр утгаар яг ер нь бол микробиологч нар одоо энэ чинь гол нөгөө судалж грамын эрэг сүргүү яадгүй түүгээл те ингээ яаж ферментац их юм ихүүгээл энэ миний ингээд ер нь бол ярьж байгаа. Үндсэн энэ одоо чиглэл ярьдаг хүмүүс нь бол юу нүү те мэдээж микробиологч нар. А гэхдээ хоол зүйчнэрийн хувьд яагаад энэ чухал вэ гэхээр энэ чинь нөгөө өөрөө бидний одоо эрүүл мэндийг бүрдүүлж байгаа хоол хүнсний маань нэг чухал хэсэг нь энэ явж байгаа. Бичил бактериудтай, ашигтай бактериуд, пребиотикуудтай холбоотой. Тэгэхээр энийг одоо хүнсний чиглэлийнхэн болон одоо хүнсний үйлдвэрийнхэн тий хүнсний инженерүүд дээр нь хоол зүйчнэр гэдэг энэ ч нөгөө ярихгүйгүй нөгөө аюу олон дундын сэдв гэх юм уу та тий энэ чинь ийм. За зүгээр тэр бактери яг нарийн судлалын модлыг wel мэдээж микробиологч нар ч юм уу биотехнологич нарын асуудал болж ирдэг ба гэж бол тий хэлмээр байна. Тэгэхээр ер нь өөрөө ч асуулт бол ер нь нэг юм ярьж байгаа гэсэн. Дээр нь бас одоо бас нэг юм яриад гидсний микрофлора гэдэг эмчнэр болохоор яриад байдаг тий. Тэгсэн ер нь одоо бол дэлхийн нийтээр нэг микробиом гэдэг нэг асуудал яриад байгаа тий. Эдгээр бас ер нь бас нэг л юм яриад ер нь цаана бол нэг тийм том ялгаа бол бас байхгүй. Ер нь бол гидсний микрофлора яасан. Тэгэхээр энэ гидсний ашигтай бактери тэр пробиотикууд гэдэг бол тэгээ ер нь бол да гидсний ашигтай бактери гэдэг бол бидний юунд байж байгаа? Гидсэн дотор агуулгадж байгаа. Яг нэг бактерийн тухай яриад байгаа юм шиг боловч те бактерийн тухай яриад байгаа юм шиг боловч микрофлора гэхээр бидний гидсэн дотор бүдүүн гидсний орчныг бүрдүүлж байгаа тэрийг бол бидний микрофлора ашигтай бактериуд бидний биед байх хэвээр энэ юунууд гэж ингэж ярьж байна те пребиотикууд гэхээр ер нь хүнсэн дотор тэр ашигтай зүйлүүдийг оруулж өгсөн одоо агуулж байгаа тэр хүнснүүдийг пребиотик хүнснүүд гэж бас хэлж байгаа юм бас юу бай ялгаатай бол бас энэ талаас нь тайлбарлаж байна. Миний ойлгосноор пробиотик буюу ашигтай бактери нь бол илүү амьд одоо энэ организм нь байгаад байна. Пребиотик нь болохоор тэр нөгөө амьд организмын тижээлэн гэж би ойлгоод байгаа зөв үү тий? Зөв. Тэгээ пробиотик, пребиотик, симбиотик гэж бас ярьж байгаа тий. Тэгэхээр симбиотик гэдэг нь бол пробиотик, пребиотик хоёулангийн агуулсан тийм одоо бүтээгдэхүүн ч юм уу хүнс байж л тэрийг симбиотик гэж нэрлэдэг. Тэгэхээр нэг нь өөрөө бактери нь нэг нь тэрийг тийж тэр нэг одоо хэрэгтэй юмтай байна гэсэн үг. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ер нь бол энэ ашигтай бактери, гидсний бичил орчин энэ зүйлүүд бол ер нь бол энэ хоол зүйчд, судлаачдын дунд бол хамгийн тренд болоод. Тэгэхээр ер нь яагаад ийм илүү тренд болоод байна? Ямар судалгаанууд гарч ирээд, ямар ач холбогдлууд гарч ирээд байгаа болохоор энийг ерөөсөө одоо пробиотик уугаараа ашигтай бактери хэрэглээрэй гэх ийм зөвлөмжүүд тал талаас л явж байгаа шүү дээ. Тий, одоо сүүлийн үед бол тий. Тэгэхээр ер нь энэ дархлаатай одоо дархлаач юм энэ эрүүл мэндтэй л холбоотой. Тэгэхээр сүүлийн хүний амьдралын хөвшилвэн дээр антибиотик эмийн хитэрсэн хэрэглээж үйт юм шиг антибиотикуудыг хэрэглээд антибиотик чи өөрөө бол нөгөө амьд бие эсрэг тий антибио. Тэгээд хэдийгээр тэнд өвчнийг устгах гэж тэр халдварыг дарангуйлах гэж ингэж хэрэгжилж байгаа боловч хэмжээг нь хэтрүүлээд ингээ авах юм бол нөгөө ашигтай ашиггүй бүгдийг хядна гэсэн үг шүү дээ чинь тий устгахчиж байгаа. Тэгэхээр гидсний микрофлора буюу гидсэн дотор байгаа тэр бактериудын тоо хэмжээ буураад ингээд ирэх юм бол хүний бие бод хамгийн түрүүнд дархлааны системтэй шууд очиж холбогдож байна гэдэг судалгаанууд бол зөндөө гарсан. Ер нь бол энэ тэгэхээр энэ үднээсээ нөгөө эрүүл мэндэд нэгдүгürt маш чухал үүрэг гүйцэтгэж байна тий.
гэдэг утгаараа сүүлийн үед бол маш өндөр түвшинд бол очиж яригдчихэв. Тэгэхээр жишээ нь антибиотикийн эмчилгээний дараа бид нөгөө пребиотикийг хүнсийг хэрэглэж юм уу эсвэл тэр пребиотикийг хэрэглэхгүй юм бол нөгөө антибиотик уугаад гидсний микрофлорын тэр ашигтай юмнууд ингээд одоо тоогийн хувьд одоо шимэн гойсон бол 500 ч болд юм уу 200 ч болд юм уу ингэсэн байж тээ. Гэтэ ийм тоотой бол биш шүү дээ. Чинь хэдэн сая живаар яригдчихаа. Зөвлөх юм бол ийм байгаа юм багасцсан ямиг нөгөө шууд нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхгүй бол нөгөө одоо дай хийгээд ингээд цөрцөн байгаа юм чинь цөөн чигээрээ байгаад ах юм бол одоо эрүүл мэнд муудаад ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө нэг сонирхолтой юм нь болохоор монголчууд энийг бүр тэртээ одоо уламжилт ангаах ухаан, уламжилт хоолных соёлд энийг бүр хэрэгэлдэг байж л дээ. Тэгээд тухайлбал нь улирлын ялгаатай хоол гэл ингээд ярьдаг шүү дээ. Тэгээ улирлын ялгаатай хоолн дээр чинь бол монголчууд зарим хүмүүс магадгүй би бас ийм тайлбар сонсч байсан л да. Монголчууд хөргөж байхгүй. Одоо 100 маха тэр ноёд мах яаж хадгалах юм бэ тийм болохоор одоо 100 мах иддэггүй байсан ч гэж. За эсвэл нөгөө ядуу зүдүү байдалтай холбогдох ч юм уу ингээд сонин тийм нийтлэл байсан би уншиж байсан тий. Тайлбаруудыг бол би сонсч л та тэр. Тэгэхээр энэ нь бол ингээд яг уламжилт хангаа ухааны юу жижиг шажиг уншаад одоо би бол гүн гүнзгий уншсан хүн биш л дээ. Гэхдээ одоо хоолтой холбоотойгоор ингээд үздэг бол монголчууд бол яг саяны аргыг хэрэгэлдэг байсан. Тэгж нөгөө эрүүл мэндэд дэмждэг байсан. Тэгэхээр монголчууд өвлийн уйлалралд бид нэр илчлэг өндөртэй нөгөө халуун хүүтнийг одооний бид нар шиг амьдрдаггүй л ш тэр хүмүүс чинь тий. Одоо малаа дагаад хүүтэн ширүүн салхитай асар их энерги хэрэгцээ өндөртэй ингэж байх үедээ бид нар ялч нөгөө тостой тэгээ махан хүнсээ одоо монголчуудын хэлээр бол хүнд хоолой хэрэглэдэг гэсэн. Тэгээ хүнд хоолыг хэрэглээд ингэж байх үед бид нар мэдэн ш одоо тэр чинь хоол ус замаар хамгийн сүүлийн уургийн одоо дутуу задралын юм ш надаа бүдүүн гэсэн дорж ялзралт орж ингэж явчихаа. Тэгээд тэгж ялзралт орж ингэх үед чинь тэр чинь гол юу юм чинь гидсний микрофлорууд нөгөө нэг ашигт бичил битнүүд чи бактери чи ингэж наашин цааш нь болгож. Тэгээ маш их тэр одоо бүтээгтүүнүүдтэй ингэж өвлжөнгөө ингэнгүүт тэр чинь хавар болоод ирэхэд тооны үед бас нэг цөөрөөд ингэсэн байт юм л. Тэгэхээр тэрийг зунжангаа нөгөө эсэг цагаан эдэ нөгөө цэгээгээ те арга цэгээгээ тарга цагаан эдэгээ ууж нөгөө гидсний микрофлороо сэргээгээд дараагийн өвөлд яах нь эрүүл мэндэ бэлдэж бие бэлдэж ин гэсэн утгатай байхгүй. Түүнээс өөр ямар нэгэн шалт. Тэгэхээр энэ бол цэвэр эрүүл мэндийн одоо монголчуудын ур ухаан байсан тий. Асар их ийм хоолны одоо асар тийм мундаг ухаан одоо монгол хүн эрүүл байх тийм том ухаан байсан мэл. Тэгээ монголчууд энэ чинь гиз цайлах гэж нэрлэдэг. Ярьдаг гэсэн шүү дээ. Тэр чинь тэр утгаараа ч аваад үтсэн гэсэн гидсээ ер нь бол зүг болго. Тэгэхээр тэр үед монголчууд энэ гидсний микрофлор буюу гидсэнд байгаа ашигтай бичил битнүүд гэдэг бол эрүүл мэндэд тасар чухал байт юм байна гэдгийг ухаарс учраас тэрийгэ буцаагаад ингээд тэтгэх юугаа зуны улиралт хийчээд тэгээд өвлийн нөгөө үе ингэж эрүүл мэнд өмтөд аваад ингэ явдаг тийм улирлын ялгаатай хоол юм бол тийм том соёл байж тий. Соёл философи эрүүл мэндийг хамгаалах том одоо. Тэгээ бүр ахуудаа суудсан тий. Гэх юм уу тий. Ингэдэг ус. Тэгээ мүүлсэн тэрүүсээ мэддэг ус. Ийм том соёл байгаа. Тэгэхээр яг таны саяны яриан дээр одоо ингээд 21-р зуунд бол шинжлэх ухааны талын тренд болоод идэв. Гэтэл бидний одоо амьдрал авахуд гиз цайлах гэдгээр нь ингээд бүр суурьшсан байж. За бидний хувьд бол бас нөгөө ингэдэг ус шүү дээ. Бидний юуны хувьд болохоор уламжлалгаа ухаан за дээрэс нь болохоор бид нар ч нөгөө гүйлгээд ирэхээр за ингээд өнгөргөө болчлоо. Энэ хүүхд өнгөргөө болоод гүйлгээд эхэллээ. Өнгөр тогтоох хэрэгтэй байна гэд. Тэгэхээр бид нар бол ер нь яг энэ нэг гидсэнд нэг юм ашигтай бичил орчин байдаг. Тэгээ энэ алдагдах юм бол их олон зүйлүүд хямардаг гэдгийг шинжлэх ухааны төвшөнд нь тэдний нарийн тайлж гаргаагүй ч гэсэн ажиглалтын аргаар ахуй сорилтоо суулгацсан ийм арт түмэн байж л тээ. Тэгээд энэ тал дээр таны яг ярьж байгаа зүйлийг яг сонсоход их сайхан байна. За тэгээд та сая түрүү хэлсэн. Одоо энэ гидсний ашигтай бактери бол дархлаа гэдэг. Тэгэхээр бид нар нөгөө дархлаагаа сайжруулахаар за нэгт бол амин дэмийн асуудал хамгийн их хүмүүс ойлгоод байдаг. Витамин уух хэрэгтэй юм байна. Дархлаагаа дэмжинэ. Тэгвэл таны сайн яг яриан дээр дархлаа дэмжих хамгийн гол юм бол ашигтай бактери гэдэг үнцэг гарч ирээд шүү дээ. Тэгээ ер нь тийм. Тэгэхээр энэ нь бол одоо бид нар дархлаагаа дэмжээрээ хавар одоо хүүтэн сэрүүн дархлаа гэлээдэг. Тэгэхээр тэгвэл энэ бид нэр ашигтай бактериал асуудал дээр орж ирэх нь шүү дээ. Ер нь бол. Тий. Ер нь бол дархлаа дэмжинэ гэдэг чинь ер нь хараа зөв хооллох, тэнцвэртэй хооллох.
Одоо яг л өдөрт бидний бие чинь яг л нөгөө машинд тэдний дээр машин 100 тэд иддэг гэдэг нэг норм байгаад байгаа шиг хүний бие чи ерөнхийдөө тэр орох хэвээр шимт ижилийн боцоочи хэмжээтэй байгаа байхгүй. Жишээ нь өдөрт бол хүн хоногийн хоолоор дамжуулаад одоо 60 одоо насны хэмжээс авч үзэх юм бол нэг Монгол хүний зөвлөмж хэмжээг харахад бол нэг 50 эдээс тий нэг 90 эдэн грамм уураг хэрэгэлдэг гэх мэтчлэнгээр тэгээд тэр чинь бүх хэмжээтэй өдөрт одоо жишээ 60 мг л витамин С хэрэглэнэ тэргээ бүх юмнууд чинь ингээ хэмжээтэй. Тэгэхээр тэр хэмжээнд л тэр хоол хүнсийг л хэрэглэмээр байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэхээр ер нь зөв хоолоод энэ бие рүү хоолоор дамжиж орж ирж байгаа шимтгийлийн боцуудыг зөв хэмжээнд нь байлгаж чадах юм бол ер нь дархлаа яах нь бас сайн байна гэсэн нэг үнцэг байна. Ер нь бол бие махбодыг сайн байна гэсэн үнцэг байна. Тэрэн дээр сүүлийн үед нэг одоо бүр үнэхээр маш олон судалгаар батлагдаж гарч ирээд байгаа энэ зүйл бол энэ гидсний одоо тэр өнгөргөө яриад тийм ер нь бол микрофлора юм шиг байна тий. Энэ тэр бактериудын тоон байх ёстой юмдаа байж вижиж гаднаас одоо янз бүрийн халдварууд орж ирсэн ч гэсэн тэрийгэ дэмжиж чад юудаг нөгөө эсрэг тэмцэж чаддаг гэд энэ бол дархлааны үндсэн суурь байна гэдэг юм. Тэгээд дархлаа сайтай бол бид нар ч одоо элдв ангаа өвчин ч гэсэн өртөлт бол мэдээж ирс бага байна гэсэн үг. Тэр чинь өөрөө байгалийнхын өөрийн хүний хамгаалалт юм чинь тий дархлаа гэдэг чинь тий. Тэгэхээр тийм байна гэсэн үг. Тэгэхээр одоо ер нь бол хүмүүс бид нар за пробиотик уух хэрэгтэй юм байна гэдэг ингээд зөвлөмжөд явахаар янз янзын хэлбэртэй ер нь гадны ч гэсэн нэг үйлдвэрлэгчээс орж иж байгаа зөндөл бэлтгэлүүд байна. Хүнсэн дээр ч байна. Хамгийн гол асуудал эн чинь өөр нэг талаасаа амьд бичлэг организм. Тэгээд нэг ходоодны хүчлээр орчинд дамжаад бүдүүн гидсэнд очихдоо одоо төсвөрлөх чадвар нь хэр байдаг юм бол зарим нь бол одоо бүдүүн гидсэнд очихлоо бол ходоодны хүчил төсвөртэй бактериуд байна л гэдэг. За зарим нь бол нарийн дээр ярих юм бол их олон тоотой бактери гэж байгаа боловч ходоодны хүчилт ихэнх нь хүчдэг юм аа гэх юм яриануд яваад. Ер нь бол үгүй шүү дээ. Ходоодны хүчилт юм бол хүчлээс гадна дотор ч энэ бактери ч ер нь өөрөө бас уураг шүү дээ. Тэгэхээр тэр уураг задлагддаг ферментүүд чинь нөгөө пепсин биш шүү дээ. Актер хүчтэй ферментүүд тий. Ер нь бол задрын шүү дээ. Задарна. Гэхдээ байнгын тогтмол хэрэглээ энэчнээс ер нь бол нарийн гидс рүү орж тэр бүрдүүлтгэл тийм хүний систем байгаа. Тийм учраас л хүмүүс тараг уугаад тэр бактерийн цаашаа орчноо гэдэг юм байж гэнэ. Тэгэхээр байнгын тогтмол хэрэглээ гэдэг бол цаашаа очдөг л гэж л үзэж байгаа шүү дээ. Зүгээр очисон тохиолдолд бол тэр чинь өөрөө бол маш хурдан үржиж нөгөө таатай орчин бүрдчихэж байгаа учраас. Тэгэхээр энэ дээр бол яг хөө тийм маргаантай юмнууд бол байна. Гэхдээ яалтчгүй бичил организмуудыг одоо пробиотик бүтээгдэхүүнүүд ингээ хэрэглээд бие махбодны сайжраад байгаа ийм асар олон судалгаанууд байна. Зүгээр би бол өнөөдрийг болтол за тэдэн одоо триллион ч юм уу тэдэн одоо сая триллионоор л ярина шүү дээ. Бид нар ч нэг өмнө бол за 10 сая 20 сая гэдэг нөгөө одоо антибиотик тарихтаа нөгөө саяар ярьдаг байсан бол одоо бид нар чинь бактерийг бол тэр бумаар нь ярьдаг болцгоцсон шүү дээ. 7 зэрэг дээр л ярьж байгаа шүү дээ. 7 зэрэг дээр. Тэгэхээр 7 зэрэг дээр яж энэ их юмнаас яг тэдэн цаашаа очичноо. Яг энэ одоо чинь 17 зэрэгтээс 6 зэрэгт нь бол үтсэн орно шүү дээ. Ийм юм бол би бол яг олж уншичаагүй байна. Гэхдээ очдог учраас учраас энэ цааш очиж дэмжиж байгаа гэсэн утга бол байна. Тэгээд тухайлбал нэг сонирхолтой судалгаа байна. Нэг хэсэг бас энэ сошиалар бас аяух явсан шүү дээ. Хэдэн жилийн өмнө одоо бас нэлээд жил өнгөрцөн баха. Нөгөө хеликобактерийг нэг юм бичлэг байгаа. Хеликобактерийг ингээд гидсэн юунууд бактериуд ингээд чирээд тэгээд ингээд эмчлээд ингэж байгаа гэдэг нэг тийм. Тэгээд тэр чи одоо бүр юм гарч ирээд тэгээд тэр бол ямар бактери вэ гэхээр Lactobacillus reuteri аахгүй. Одоо бактери ч өөр аюу олон дорж донд гэл хүн нэртэй идэх шин чи аюу олон нөгөө нэг юу лээ зүйлийн тийм бактериуд байгаа шүү дээ. Тэгээд Lactobacillus reuteri-г бол одоо ер нь бол тийм үйлчлэгээтэй байна гэдгийг бол ер нь тодорхой гэж үзээд тэгээд тэр чинь бүр өөрөө им гарч ирээд тэгээд антибиотик эмчилгээтэй хамт тэр тусмаа тэр нөгөө юу хеликобактери эмчилгээнд дээр хамт хэрэгэлдэг. Ийм эмчилгээний технологич одоо бүр ингээ бэлэн гарчлаа шүү дээ. Тэгээ би жишээ нь 2000 яг үрийн чихэр сонсон гэвэл би 2014 онд Японд нэг эрдэм шинжилгээний хуралд байж байхад л тэн дээр Японы эрдэмтэд дэлтгэл тавьж исэн. Хеликобактерийн антибиотикийн урус эмчилгээ гэлээдэг шүү дээ. Тэр эмчилгээний үеэр
хавсраг ийм нөгөө пробиотикийн эмчилгээ хамт ихээр зэрэг юу яаж байна? Хеликобактерийн эмчилгээ бол маш үр дүнтэй болж байна гэдэг ийм юм судалгааны үр дүнгээ танилцуулж байгааг сонсч лээсэн л да. Тэгээ сүүлднээс манад энд бас нэг хэсэг гастрын эмчнэр бол бас ийм судалгаа хийсэн байсан. Судалгаа хийж үзэхэд бол бас тэр үр дүн байна гэх. Тэгэхээр бид нэр энэ ер нь пробиотик бүтээгдэхүүнүүдийг ер нь хэрэгжилж байна гэдэг бол бүхий л талаараа эрүүл мэндэд тач тустай байна гэдэг нь бол одоо ер нь л тодорхой болчиход байна тий. За тэгэнгүүт одоо сонголтын асуудал гарч ирээд байгаа шиг байгаа. Ер нь бол за хүмүүс ашигтай бактери чухал юм байна, пробиотик чухал юм байна гэдээ ерөнхийдөө бүгд мэдчихээд байна. Тэгэхээр би бас яг таныг судлаач эрдэмтэн бас хоол одоо 100 хүний хувьд ер нь та одоо зөвлөхөд хамгийн одоо сайн гэх юм уу, Монгол хүнд хамгийн ээлтэй зохистой гэх юм уу, ийм ашигтай бактери хүнсийг нэрдэж. Энэ ер нь ямар хүнсүүд байна? Тараг шүү дээ. Ерөөсөө тараг. Хамгийн гол нь тий. Одоо тэгээ маач айгүй олон сайхан хүнсүний үйлдвэртэй болсон. Сүний үйлдвэр чинь маш чанартай одоо гадны тий хүлэн зөвшөөрөгдсөн тарганы хөрөнгөнүүдийг авчирч ингэж үйлдвэрлэж байгаа тий. Тэгэхээр ер нь бол би яг тэр энэ угаасаа наадвал чинь өөрийн гэсэн тийм юу байхгүй шүү дээ. Одоо чинь энэ нь одоо тэр хүлдвэрийн хөрөнгөө, энэ нь тэр хүлдвэрийн хөрөнгөө гэх юм бол нэг байхгүй шүү дээ. Бүгдээрээ л адилхан нөгөө дэлхийн хөрөнгөний зах зээлээс л хөрөнгөнүүдээ аваад ингээд үйлдвэрлэж байгаа. Зүгээр яг тэр бактери авахшаа тарган дотор нь нэг төрлийн бактери байна уу, хоёр төрөл байна уу, гурван төрөл байна уу гэдгээс хамаарат хэрвээ зүгээр алийг авч явахыг бол би аль болох шошгийг хараад тэгээ олон төрлийн бактериуд орсон. Одоо шинэ ядчил 2, ядчил 3, ядчил 4 ер нь бол би тэгтээ энэ зах зээл дээр байгаа таргануудын импортоор орж ирж байгаа ч гэсэн тий. Харахад бол ер нь хамгийн дээд нь 4 төрлийн 4 юм уу 5 төрлийн л бактери сүүрчлийн бактери агуулж ах шиг байгаад байгаа юм. Тэгэхээр аль болох олон төрлийн бактери агуулсан л юу байж болоод тийм. Тэг яг саний юм дээр би одоо ингээд харахад сүүлд энэ хотын гудамжаарч гэдэг юм ингээд гидсэрээ гэрэлтийгээд юм шошгохтой тэгээ нэг үндэсний сүү компанийн бас хийгээд тах шиг байна. GoFit, HiFit, Profit гэдэг ингээд 3 fit гэсэн юм 3 төрөлтэй. Тэгээ би сонирхож үзээд ингээд яг нэгийг сонирхож үзээд юу гэсэн тэр GoFit гэдэг тарган жишээлбэл одоо яг би энэ төр бичсэн байгаа. Lactobacillus rhamnosus, Lactobacillus paracasei гэдэг юм төрөл нь байгаа хгүй. Тэгээд энийг ингээд судалгааг ороод харж ирсэн чинь энэ хоёр төрөл болохоор ягаад гэхээр бидний нөгөө фитнесийн дасгал хийж байгаа шүү дээ. Эсвэл өндөр ачаалттай дасгалууд ингүүт чинь бие махбодод тодорхой хэмжээний эсийн төвшөлд нөгөө давхар тэн чинь бас нэг стрессийн дотоод эсийн стресс үүсэж байгаа шүү дээ. Тэнгүү тэндээс нөгөө эсэлтэлтийн процессууд их ялгардаг. Тэрийг бас ингээд нөгөө саармагчулдаг ийм одоо үйлдэлтэй байна гэдэг судалгаа гараад. Тэгэнгүүт би энийг харж байгаа хүмүүс зөвлөсөн баг. За, судалгааны юм гарчжээ. Таргийг бид нар бол зөвхөн орой хоолой шингэнэ гэж уудаг бол фитнесийн дараа булчингийн чинь эсийн задралыг хүртэл дэмжихэд энэ стрессийг тий. Одоо жишээлбэл энэ GoFit гэдэг төрлийн дагуулагч энэ хоёр бол судалгаагаар тогтоогдсон байх шүүгээд. Ингээд эдгээр чинь ингээд нарийн ярих юм бол олон төрлүүд одоо ингээд байгаад идэг. Тэр болгон чиглэсэн үдлийн судлаад үзэхээр их сонирхолтой үр дүнгууд гарч ирээд тах шиг байгаа. Тийм. Түрүүний ярьсан тэр нөр рутери шиг л аахгүй. Ер нь бол тий. Тийм үйлчлэлүүд байгаа. Тийм учраас тэрийг нөгөө яг тэрэнд зориулсан гэж үйлдвэрлэж байгаа байхгүй тий. Тэгэд юу яасан? Сүү компани бас нэг тарган дээр нь юу яасан? Нөгөө палантарм. Зөв. Тийм байсан. Profit гэдэг төрөл дээр нь байсан. Тийм байсан тий. Тэгэхээр палантарм бол ер нь бол яг тэгэл манай үйлдвэрч аль болох хүнд хэрэгтэй бактериудыг аль болох оруулаад нөгөө хэрэгтэй л юм л хийгээл альж үйлдвэрлэгч тэгж хичээж байгаа шүү дээ ер нь бол тий. Тэгээ палантарм бол бас одоо миний л мэдхийн таргнууд дотор бас нэг төдийлөн байдаггүй юу байхгүй юу. Төрлийн бактери оруулж үйлдвэрлэлд оруулсан байгаа юм билэ. Тэгээ палантарм бол одоо гидсний янз бүрийн халдварууд за янз бүрийн өрөвсөлт өвчнүүд тий. Тэр энэ төр бас ирэх сайн нөлөөтэй. Тийм бас их онцгой. Ер нь бол энэ бяцлаганд их агуулгадаад байдаг энэ төр. Тэгэхээр энэ бас нэг тийм тараг болгонд байдаггүй нэг тийм юу бас надад анзаарагдаж харагдчихсан шүү. Тэгээ би нөгөө хүмүүс за сүү цагаа эдэгээ хэрэглээрэ гэд ингээд хаяад зөвлөхөр би нөгөө тараг уугаараа гэхээр за сүү уухаар миний гиз дүрмэгтэй байдаг юм аа. Сүү цагаа эдэхээр гэд. Тэгэхээр нөгөө гиз дүрмэгтэй хүн тараг уухад дүрмэгдэх нөлөө байна уу? Тэр тал дээр нь бас та хүмүүс зөвлөж. Уу яг гиз дүрэн гэдэг гол төлөв нөгөө
одоо бидний юугаар бол лактозтой холбоотой ш нэг сүүний нүрс устай холбоотой сүүнд агуулдаг. Лактоз ч ерөөсөө ганцхан юунд л агуулж байгаа. Сүм бүтээгдэхүүнд л агуулдаг нүрс устай өөр юмд бол байхгүй. Тэгэхээр нөгөө лактоз тэсвэрлэхгүй буюу нөгөө шингээхгүй болсон ийм хүмүүс бол ялчгүй тийм одоо нэг гидсэн дүүрэгтэй тэ унгас тэгэл ягаад жоохон зовирлаа тий өөрт нэг жоохон төвхтэй байдал ингээд үсэд байдаг тийм үндсэндээ шинг тэг эсвэл гүйлгчдэг тийм юм хүмүүс бол байгаа. Тэр бол лактозтой холбоотой. Тэгэхээр лактоз бол юунд сүнтчгэл байгаа. Зүгээр бид нэр одоо өнгөрсөн жил жахад бол ер нь таргантч бас агуулгадчихл байгаа л да. Тэгэхээр одоо үнэхээр тийм зовир төрөд байгаа болоод тэгэл харамсалтай нь хэрэгжилж чадахгүй бол байдалд орно та. Гэхдээ лактоз бол одоо хүний биед бол бас их чухал үүрэгтэй юу шүү дээ. Жишээ нь лактоз бол задрахаараа глюкоз, галактоз бол задарч байгаа. Тэгээ хаад эхийн сүүн жишээ нь лактоз агуулгаж байгаа шүү дээ. Эхийн сүүн. Тэгэхээр бид нар ч юм уу сүүнт ижилтэй амьд шүү дээ. Эхийн сүүгээр хүн болж байгаа. Тэгэхээр ээжээс төрөө сүү ууж байгаа юм чинь тэр сүүгээ эхийн сүүгээ ууж лээсэн л бол тэр хүн лактоз тестгэл босруулж чаддаг хүн байсан л гэсэн үг байхгүй юу? Лактоз бол тий. Тэгээд тэр галактоз бол энэ нөгөө ягаад тэр эхийн сүүн тэр байгаад энэ үг хэрэг зэрэг хэмжээний удаас бас тийм бага биш байж байгаа шүү. Тэрийг бол судалгааны материалуудаар бол энэ галактоз биед ороод лактоз задрахаараа галактоз болон галактоз нь бага насны хүүхдээ уурах тархины хөгжилд маш чухал үүрэгтэй байдгаа. Гэт тэрийг бүр би зарим номон дээр бол энэ бол одоо бүр ингээд байгалийн гайхамшигтай цогцолтолгоо энэ төр гэсэн тийм юм байдаг байхгүй юу. Тэгэхээр уул нь бол их чухал ач холбогдолтой нүүрс ус бол мөн. Тэгэхдээ сайхан бид нар нэг манай нэг магистр хөх судалгаа хийсэн л дээ. Тэгээ тэр хүүхд маань ингээд сүүн тарганд бидний гарын дор хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдэд лактоз тодорхойлж утсан. Ер нь бол тэр шошгон дээр байгаа хэмжээтэй бол ойролцоодоо бол нэг их зүрхгүйгээр бол гарч ирж байна. Тэгээд хүмүүсийн ингээд зовирыг асуугаад эсвэл нөгөө лактоз би ерөөсөө төсвөрлөгөө болцоо идэхгүй уухгүй гэд ингэсэн хүмүүсийн ингээд хэрэглээнийх нь байдлыг ингээд судлаад үзэхээр ерөөсөө би түр хэлсэндээ ер нь бол ихэс төрөлтөө лактозыг огт төсвөрлөхгүй хувь бол дэлхийн нийтээрээ бага байдаг. Ер нь бол бага яг байгаа. Гэхдээ тийм их хэмжээтэйгээр лактоз тест яад бол бид нар ч өөрсдөө сүнт ижилтэй байдаг байхгүй. Тэгэхээр ээжээс төрөлтөө тэр лактозыг төсвөрлөхгүй хувь бол их бага. Байхын хувьд л бага. Би одоо хувийн нь бол шууд одоо худлаа ярьчих яг тоо бол хэлмээргүй. Гэхдээ тэр бага хувьтай бол байж байгаа. Харин дараа нь нөгөө огт сүм бүтээгдэхүүн хэрэглэхгүй байж штэ. Хэрэглээ нь багасаа. Өрөөсө хэрэглэхгүй байгаад ахаар зэрэг аяндаа бие махбод тэрэндээ адаптацтай дасан зохицол үүсчээж магадгүй. Магадгүй залхуурчээч магадгүй шүү дээ. Тэр чинь үйлдвэрлэж байгаа шүү дээ. Гидсэн дотор чинь пирамид чинь лактазаг чи үйлдвэрлэж байгаа шүү дээ. Гэтэл үйлдвэрлэжэлэдэг хэрэглэхгүй байгаа л гэдэг тий. Үйлдвэрлэжэлэдэг. Тэнгуут нөгөө бие махбод чинь энэ ашиглахгүй юм чи ер нь гэж боддог ч юм магадгүй шүү дээ. Ер нь бол тий. Тэгээд байснаа огт хэрэглэхгүй байжсэн хэрэглэнгуут ерөөсөө тэр нөгөө. Тэгэхээр тэр манай тэр магистр хүүхдийн судалгаар юу гарч ирсэн бэ? Ерөөсөө лактоз төсвөрлөхгүй байх гэдэг бол хэрэглээтэй холбоотой. Сүү цагаад хэрэглэхгүй л байвал хэдий урт хугацаатай хэрэглэхгүй төдий чинээгээр лактоз төсвөрлөх чанарын алдагдал өндөр хэмжээтэй илэрч гарч ирээд байгаа байхгүй яг тэр бол шууд сүү цагаад энэ хэрэглээтэй шууд холбоотой гарч ирж байгаа. Тэгэхээр бид нэр хүүхдүүдээсээ багаас нь сүү цагаад ихийн сүгээрээ хүн болсон бол хэрэглүүлээлэвэл тэр хүн бол ер нь насан туршдаа л яах нь сүү цагаад зүгээр хэрэглээл энэ гэсэн үг л байхгүй да. Тэгээ огт хэрэглэхгүй. Тэр бол тэгээ энэ ганцхан бидний судалгаач биш. Тэр чинь өөр бас зөндөө юм судалгаанууд байна. Шууд хэрэглээтэй холбоотой байна гэсэн юм судалгаанууд гадаадд зөндөө байна. За тэгэхээр бол ер нь бол хэвлийн хэсгээр ингээд санхаагаад цэрдийгээд ингэдэг бол хамгийн гол нь баг багаар нь тасгаад хэрэглэх нь чухал юм биш үү? Энэ тий сүү цагаан эдэгээ ер нь хэрэглэх нь чухал юм биш үү гэдгийг үзэг сонсогчд маань их сайн ойлгох хэрэгтэй баг. За хоёрт нь бол хоёлаа сая бол тарганд агуулж байгаа ашигтай бактерийн талаас нь одоо ерөнхийдөө ярьлаа. За дээрэс нь та бол одоо яг шимт хижээл талаас тарганд одоо ямар төрлийн шимт хижээлүүд илүү агуулгадаад байна? Уург их байгаад идэх юм уу? Эсвэл эрдэсүүд нь байгаад идэх юм уу? Тэгээ тэр одоо шимт хижээл нь бидний бие махбодд илүү яаж нөлөөлж байна? Бид нар бол баг байхад хоол идэхгүй нэг тараг идчихэл явчихад нэг үлсэхгүй яваад идэх гэсэн шүү дээ. Тэгэхээр бол тэнд бас илчлэг байгаадах шиг байна тий. Тийм байлгүй яг. Тий. Ер нь бол энэ илчлэг гаргадаг шимт хижээлийн процесс уург өөхтөс нүүрсэс гурлаад байгаа шүү дээ. Энэ гурвал илчлэг ялгарвал бус нь
юу лээ нөгөө амин Амин дээр буюу витамин те эрдэс бодис ус эдгээр ч юм бол ишлэг ялгаруулахгүй шүү дээ. Тэгэхээр уурга хөөхтөөс нүүрс гурвал ишлэг ялгаруулж байгаа. Тэгээ ер нь бол бидний идэж ууж байгаа хоол хүнсний бүлгүүд дотор бид нэг 5 бүлэг болгочиход байгаа шүү дээ те. Үр тарианы төрөл, махны төрөл, сүүний төрөл, хүнсний ногоон жимс ингээд 5 бүлэг хүнс байна. Энэ 5 бүлэг хүнс дотроос ганцхан сүү цагаан эдээ уурга хөөхтөөс нүүрсээс бүгдийг агуулдаг хэмжээний хувьд. Жишээ нь маханд одоо 18 г уурга агуулж хахад сүү 100 г сүү бол уургийн агуулмт чинь 3.1 тэй л 3.1 3.2 мөр гэдэг ингэж агуулж байгаа шүү дээ. Тэгвэл 100 г мах идэх ямар вэ? 100 г мах ч одоо хэрэглээний хувьд авч үзвэл бас өндөр хэрэглээ шүү дээ. Ер нь бол тий. Гэтэл 100 г сүү чинь бол 2 3 балгачл том хүний хувьд бол тий бүр тийм бидтэй тий. Тэгэхээр яг ингээд нэг удаагийн хэрэглэх хэмжээгээр аваад үсэх юм бол сүү бол маш хэм дижилтэй болж өрнө ш. Тэгэхээр 20 мл 200 г сүү уухт чинь л одоо юу болж хоёр хоо. Тэ. Энд чинь ингээд үржигтэй явчих ш. Тэгэхээр 100 г мах идэх ямар вүлээ тэ. Жишээ нь 100 г одоо өөр одоо юу ч үгүй идэхэд ер нь ингээд хүнсийг нөгөө бид нар чи яагаад нөгөө сервис сайз үү хэрэглээний одоо хэрэглээний нэгжээр нь ингэж яриад байдаг. Нэг удаа идэх хэмжээ гэдэг юм чи аюу чухал байгаа байхгүй тий. Тэгээд дээр нь сүү цагаан эдэ чи өөрөө за тэгэхээр илчлэг байдаг бахан бас тэгэхээр сүүн дотор чаараа уурга байна. Уурга нь өөрөө нөгөө төгс уурга гэдгийг агуулж байгаа. Нөгөө үл орлогдох амин үйлчлүүдийг агуулсан төгс. Өөх тос байж байна. Өөх тос чинь бас сүүний өөх тос чи өөрөө бас үл орлогдох тосны өвчлүүд агуулсан маш чанартай өөх тоснууд байж байна. За нүүрс ус байж байна. Нүүрс нь сая битээр ярьсан тий лактоз агуулж. Тэгэхээр маш ашигтай юм нөгөө нэг хослолыг ин агуулж байна гэсэн утгатай. Тэгээ хэмжээний хувьд бол бид нэг 200 мл сүү уух бол нэг тийм төвхтэй 200 нэг аяга тараг уух энэ төр бас тийм их төвхтэй зүйл бас биш шүү дээ тий. За ингэж хэрэгжилж байгаа гэсэн. За дээр нь сүү цагаад энэ нөгөө нэг гол ачигдал бол кальци. Гол зүйлтэй одоо нөгөө яс шүдний бүтцийг бүрдүүлж яадаг гэдэг. Яс шүд чинь ганцхан кальцинаас тогтохгүй л дээ. Бас уурга мурга хэрэгтэй байгаа даа шүү дээ. Гэтэл сүүчсээ цаад чи уурга мурга бас өөрөө агуулж байна. Тэгээ кальци агуулж. За жишээ нь кальци их усүрийг бид нэр ингээд аваад үзэх юм бол жишээ нь хүмүүс нөгөө ногоо идвэл кальци иднэ, дүф идвэл кальци идэж болно нэ тэрийг л ингээд ярьж байгаа шүү дээ. Гэтэл 100 г брокколи нэг дор идэж гэвэл бас л асуудалтай шүү дээ. Яригтай биш магадгүй шүү дээ. Тэгжээж бид нар тэнцээс чинь брокколи чинь бол нэг 20-40 нөгөө янз бүрээс амраад миллиграм кальци 20 30 40 гэдэг тоогоор яригдчихэж шүү дээ. Гэтэл 100 г сүү чинь 120 мг кальци. Нэг аяга сүү уучих чинь 240. Тэгэхээр хүүхдүүдийн одоо чинь ерөн зөвлөлт кальцийн зөвлөмж хэмжээ чинь нэг 600-аас 1000 мг-ийн хооронд хэлбэлцэж байгаа шүү наснаас хамраад. Тэгэхээр чинь өдөрт 2 аяга сүү уучаач, 3 аяга сүү уучаач гэдэг байгаа чинь энэ кальцитай холбоотой. Бас асуудал үүтэй. Өөрөөр үнэхэр сүү цагаан эдэнээс өөрөөр кальциг ийм амархан хэрэглээгээр ийм өндөр дундаар авах боломж байхгүй. Тэгээ байгалийн гаралтай кальц гэдэг чинь өөрөө нөгөө бие махбодын шингэн шимэгдэлт, биологи идэвхт цогцол могцол гэдэг юм чи өөрөө гайхалтай бож байгаа хгүй. Тийм учраас сүү цагаан эдэний нөгөө нэг гайхалтай юм нь бол уурга хөөхтөснөөс илүүтэйгээр кальцийн маш өндөр агуулмж асуудал яригдж байгаа хгүй. Тийм учраас энэ дэлхийн улс орн чи сургуулийнхаа хүүхдүүдтэй нэг заавал сүү цагаан эдэд байгаа чинь нөгөө л эцэст нь эрүүл хүн болгоё л гэдэг л асуудлыг авч үзэж байгаа гэсэн үг байхгүй. Би сонсчихсон гэхдээ яг нарийн тоог нь сайн мэддэггүй. Хятадд нөгөө хүүхдүүдтэй өдөрт нэг одоо 100 мл гэдэг нь нэг аяга сүү гэж хөтөлбөр гаргаад хэдэн жилийн дараа гэлээд нөгөө өсөлтүүдийн хэмжээд үтсэн чинь тэрний та талаар мэдээлэл ер нь хэр байгаа. Тэр их гоё судалгаа одоо үр дүн гарсан тийм юу байдаг юм лээ. Ер нь сүүтэй холбоотой судалгаа бол асар олон бол байж байгаа. Тэгээд хамгийн сүүлд тавигдсан тэр хятадуудын судалгаа тий. Хятад хүний одоо бид нэр сайхан л ихэд шарлсан шүттэй орцгоо гэл ингээд тий. Би өндөр нам ямар байлаа гэл. Одоо хятад тэгээд тэрийг сүүнийд сайхан нэг би анзаарч үзсэн. Манай чи ингээд аягүйх олон драманууд гарч штэ тий. Цуврал драманууд гарч. Одоо сая энэ 100 жилийн түр өнгөрсөн 100 жилийн эзэжлээ нэг хятадын кино гараад исэн. Нэг эмчнэртэй кино гараад ирсэн. Тэнд дөрөөсөө тэр эмчнэр ингээл үдэн дээрээ л юм ярьж чаддаг техникс нэг юм аваад даа нь ер нь сүү харагдаад байлаа шүү дээ. Тэр ингээ бүр хаасаагүй тэр сүүг тавьсан. Тэгээ нэг удаа бас одоо шин би чинь нэг удаа 250 мл сүү ихэд бол төвхтэй байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол сүү бол миний л мэдхийн дэлхийн улс орнуудад нэг 130-аас 180 мл-ийн хооронд л голтол тийм савлгаатай сүүнүүд байгаа.
тий. Жижиг савлгаатай байдаг байхгүй. Тэгэл тэрийг уучин тэг өдөрт 2-3-ыг уучин тэг. Тэгэхээр дөрөвний хэлсэн нөгөө бид хоёр ярьсан шимт ижилийн боцоо чинь би рүү ороод байна гэсэн утга явж байгаа байхгүй юу нэ. Тэгэхээр асар шимт ижilтэй асар сайн. За тэгээд дээр нь сүү ингэдэм юм. Тэгвэл сүүгээр хийж байгаа бүтээгдэхүүнүүд гэдэг асуудал. Тэгэхээр тараг нь бүр сүүнээсээ илүү ач холбогдолтой гэж бол би хэлмээр санагдаад байна. Тараг чи өөрөө сүүгээр хийж байгаа бүтээгдэхүүн учраас нөгөө юунуудаа бүр бас л адилхан болж байгаа ш, сүүтэйгээ адилхан уурга өгдөөс нүрсэс нөгөө чанартай уурга чанартай бүгд дээр авал. Дээр нь кальци бүгдийг авал. Тэнгуутаа дээр нь ахад нэмээд нөгөө гидсний бактериуд пробиотикод авалж байгаа. Тэгэхээр илүү ач холбогдолтой үүснэ бараг тараг байхгүй. Тэгэхээр өдөр болгон ер нь бол тараг уух нь бол хамгийн оновчтой. Тийм. Тэгэхээр бол одоо тараг бол би хүмүүст хэлэхдээ ер нь бол ашигтай бактери олон л шүү. Хамгийн гол нь бол ингээд бид нар чинь тараг бүрээд ийн гэдэг чинь тэнд тэжээлт орчинд л тэр бактерийг олжруулаад тэгэл одоо иддэг уудаг хэлбэрлүүн оруулаад ингээд хэрэгжилчихэж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо та битээр маань сайхан пробиотик буюу энэ ашигтай бактерийн талаар ярьлаа. Тэгэхээр нөгөө бактерийн сэдэв маань ерөнхийдөө нэг гидсний эрүүл мэнд гэдэг сэдвийг өгсөн. Тэгэхээр одоо гидс рүүгээ дахиад татхад тэгвэл энэ одоо тараг бидний гидсэнд одоо яаж нөлөөлөв? Одоо сүүлийн үед ч нөгөө ийм судалгаанууд гарч ирээд байна шүү дээ. Одоо гидс бол тархиа удирдах байна. Бид нар тарих гидсийг удирдах байна гэж үзээд идэг бол үгүй юм байна. Гидс чинь өөрөө тархийг удирдах байна. Гэхдээ тэр гидсний орчинд байгаад байгаа энэ одоо гидсийг нөлөөлж байгаа юм чинь ашигтай бактериуд байна гэдэг. Та энэ нөгөө гидс тархины энэ холбоосын талаар бас сонирхолтой зүйлүүд ер нь бол сүүлд гараад байгаа бах. Энийний талаар та ер нь хэр судалгааны мэдээлэлтэй танилцав? Тийм. Ер нь бол нөгөө битэрийн л эхэлж ярьж яснаар гидсний тэр бичил организм гэдэг нь байх ёстой тоо хэмжээндээ химийн үйл ажиллагаатай байж байгаа бол бие махбод одоо тэр чигээрээ нөгөө биеийн эрүүл байдлыг бий болгож байна гэсэн. Тэгээ биеийн эрүүл байх юм бол тархи өрөөч гэсэн стресс багтай янз янз. Тэгээ ер нь бол нөгөө гидс өөрөө тархийг өдөрддөг гэдэг чинь ерөөсөө бидний хараа хоол усруулах гэдэг юмны хоол усруулах гэдэг чинь гидсийн тухай асуудал шүү дээ ер нь бол тийм. Тэгэхээр хоол боловсруулах гэдгийн үндсэн тодорхойлт нь өөрөө бас тэгж явж байгаа байхгүй. Хоол боловсруулалт гэдэг бол мэдрэл шингэний зохицуулалтаар явагдаж байгаа химийн болон физик механикийн үйлчлэлтэй ийм үйл ажиллагаа юм а гэсэн тодорхойлттой явж байгаа байхгүй. Тэгэхээр мэдрэл шингэний зохицуулалтаар тэр хоол боловсруулах процесс. Жишээ нь би нэг зүйл хэлээ л да. Одоо шинэ бид нар ерөнхийдөө хоол хүнс яаж задраад идэв. Энд асар олон ферментүүд дааврууд ингээд асар олон юм яаж шүү дээ. Жишээ нь бид нар ингээд хоол үлсгэд л ингээд юу яадаг үсттэй. Нэг хотод нас ч үлсэх мэдрэмж ингээд төрөхт чинь хоол идмэр санагдаад шүс ялгараал ингээд эсвэл хоолны юм харахаар чинь л ингээд шүс ялгараал. Тэр чинь нөгөө энэ гидс мэдрэл хоёрын тохиоллоор ингэж тэгээд тэр дааврууд нь одоо жишээ нь хоол идэх чинь хотоодноос даавар ялгараад мэдрэлд очиж нөлөөлөд мэдрэл нь буцаагаад одоо нөгөө нойр хүчрэх антралөө наад нөхөр чи ийм хоол идчихэж байгаа учраас чи ийм найрлагатай одоо липазектай байх юм уу эсвэл одоо юу ихтэй байх юм уу пипс юу липазектай байх юм уу тэргээд ийм одоо нөгөө ялгаруулах даавруудын мэдээлэл өгнө гэсэн юм. Чиглэл тийм. Тэгжээж бид нар өөх тос ихтэй хоол идэн ут чинь тэр өөх тосыг задлах ферментүүд ялгарч гарч ирж идэг ч юм уу. Ийм харилцан уялдаатай ийм систем, мэдрэлийн систем гидс гэдэг бол хоол усруулах процесс гэдэг бол харилцан уялдаатай. Түүнээс нэг нэгээ одоо заавал удирдаа дарангуулаад байгаач биш байх гэж би бодож байна. Тэгэхээр харилцан уялдаатай энэ хоёрын нэг нь л ажиллахгүй ч юм уу мэдээлэл дутаах юм бол хоол усруулах систем. Тэгээ хоол усруулна гэдэг чинь эцсийн дүндээ бидний одоо хоолоор орсон зүйлүүд чинь задраад бидний мах идсэн ч юу ч идсэн бэ хамгийн сүлдээ бидний амин хүчил тосны хүчил те ингээд бүр задарсан байдлаар бидний гидсээр шимэгдэж гарч байгаа. Шимэгдэж гарсны дараа бас тээвэрлэлтүүд явж байгаа. Тэрний дараа оцны дараа хуурилтууд явж байгаа. Энэ ус сурахад очих гэдэг юм уу хаашаа очих гэдэг юм гэдэг юмнууд чинь ингээд явж очиод тэгэхээр нөгөө хасар нарийн нийлмэл процесс хүний биед явж иж хоол усралт явж байгаа. Тэгэхээр ялчгүй энэ ингээ буруу явагдах юм бол эрүүл мэнд гэдэг юмыг бол нэг бол бошнуулаад нэг бол дэмжиж идэх гэдэг. Тэгэхээр гидс тарих хоёрын хооронд бол миний хувьд бол заавал нэг нэгээ удирдах байгаа гэхээс илүүтэйгээр энэ хоёр бол ерөөсөө нэг
одоо ерөөсөө л зоосны хоёр тал тий. Нэг нь Маш хоорондоо уялдаа холбоотой ажилладаг хоёр хэсэг тий. Маш хурдан хугацаанд ингэж уялдчихэж тэр даавар пирамидуудын ялгарлыг зохицуулж ингэж явж идэг ийм нарийн систем л гэж хэлмээр санагдаж байна. Тийм. Тэгэхээр нөгөө та түрүүлсэн бидний хувьд бол уламжлалт хоол бол их гоё юм одоо симбиот одоо хослмол юм хоолны хэв маягтай байжээ. За 21-р зуунд бол бид нэр ийм суурин соёл иргэншилтэй боллоо, аж үйлдвэр ихээр хөгжлөө. Одоо энэ одоо хүнсний үйлдвэрлэлүүд маш ихээр хөгжлөө. Энтэй холбоотой даяарчлаа шууд орж иж байгаа зүйл бол энэ хэд боловсруулсан хүнс, processed food гэдэг юм маш ихээр орж ирлээ. Тэгээ энэ зүйлүүдийг ер нь одоо хоол зүйч нар, шимтгий хичээлийн судлаач нар ер нь юу гэж авч үзээд энэ ер нь яг ер нь ингээд дэлгүүрийн лангуудаар байж л байх ёстой зүйл юм уу? Эсвэл тодорхой хэмжээний энэ дээр одоо яаж хандах ёстой гэдэг юм бэ? Би бол эмчүүний хувьд бол жоохон хязгаарлах ёстой гэдэг юм байр суурьтай байгаа. Зарим үйлдвэрлэгч нар бол одоо нийтийн үлсгэлэнгөөс аврахын тулд ч гэдэг юм уу? Тэг ингээд ер нь бол байх ёстой зүйлээ гэдэг талаас нь яриад. Яг хоол зүйч шимт хичээл судлаачдын хувьд бол ямар өнцгөөс нартдаг юм бэ? Хэрвээ одоо тэр ер нь бол процессыг хүнсүүд бол төдийлөн ач холбогдолтой зүйлүүд биш шүү дээ. Гэхдээ нэг ямар нэг одоо энэ хүн ч одоо хүн төрлөختөн чинь 7 тэрбум гараал ингэ явж шүү дээ. Асар их хэрэглээ энд байж байгаа. Тэгээ энэний чинь цаанаас асар том бизнес бас байж энэ чинь цаас эдийн засаг эргэлдэж байгаа. Тэгэхээр энэ одоо би бол энэ жамаараа явах байл гэж бодож байна. Хамгийн гол нь одоо энэ өндөр хүчтэй орнууд за Америк бол бас жоон төвхтэй тий. Тэгээ бусад өндөр хүчтэй орнуудын хувьд бол хүндээ бүр багаас нь мэдлэг өгдөг. Юу идэх вэ? Одоо жишээ нь таргийг яагаад идэх үү? Яагаад биш идэх үү? Ингээл нэг худлаа үний юм ингээ явхад тэрийг ер нь ихэнх нь мэддэг. Энэ худлаа байна. Энэ бол тийм биш ээ ч гэдэг. Эсвэл яг фокус ингээ анзаарах хэрэгтэй бол тийм тэгэн утаа ингээ уншин тий. Энэ зөв буруу гэдэг. Ингээ явдаг. Одоо бол мэдээллийн сайхан 90 100 байна. Гар утсан дээр бүх юм ингээ харагдчихээн тий. Тэгэхээр энэ үднээс аваад үзэх юм бол мэдлэгэл удирдах хэрэгтэй болоо гэж бодож байгаа. Бид нар ч оюун ухаантай ш. Түүнээс ингээ хорж цагт нь одоо хүмүүс хэлдэг юм л да. Гүдэг гайлаар бити оруулаач гэх тий. Тэглээгээд энэ өрөөсөө нэмэртэй юм бол эзэж болохгүй. Одоо тэр тусмаа өнөөдрийн цаг үед бол аливаа зүйлийг 20 цагт нь гэдэг зүйл ахгүй зүгээр энийг хэрэглээгээр зохицуулах хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө энийг итгүүгүй юу. Харин зүгээр тэгээд хэрэглээгээр зохицуулахад нь бид нэгдүгээр хоол шимтгий хичээлийн боловсрол олох хэрэгтэй байна. Хоёрдугаар тэр шошин мушиг гэдэг зүйл нь маш үнэн бөгөөд зөв ойлгомжтой байдлаар хүн өөрөө тэрийг уншаал. Тийм учраас одоо дэлхийн гэрчинд дандаа тийм зохицуултууд хийж штэ тийм. За энэ бол ингээд асуудал үүсэх юм бол энийг юу аач. Шошгон дээрээ заавал тусгаж өгөөч. Одоо тухайлбал транс тостой гэдгээ заавал бичээ. Транс тостой хүнсийг бид нэр огт одоо хэрэглүүлэхгүй бай гэхэр чинь бас одоо энэ зах зээл дээр асар их юмнууд тэр тусмаа нарийн бовны үйлдвэрлэж одоо асуудалтай болох гэдэг ш. За бүр ингээд транс тосгүй цэцгийн тосмос ч юм уу одоо яг тийм нүүд хэрэглэх юм бол нөгөө одоо бялуу чинь амар үнэтэй тийм бүр үнэтэй болж амар үнэтэй болж хувирна үстэй. Гэтэл энэ хүмүүс чинь бас нэг гих мэтэр ингээд ер нь хүн төрлөختөн ч одоо бүх юмний л хэрэгцээ байх юм. Бүхэл асуудал байх юм. Тэгэхээр тэр мэр ингээд шууд 20 гэдэг хэцүү. Харин зүгээр одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол энэ дотор транстос байгаа юугүй юу гэдгээл биччих. Тэгвэл тэрийг хүмүүс уншаад өөрөө сонголтоо хийн. Би транстос хэрэглэхгүй. Эсвэл би өдөрт хэрэглэх транстосны хэрэглээгээ ер нь одоо арай ихтүүлчлээ. Эсвэл сүүлийн хэд өдөр би ихтүүлсэн. Тийм учраас одоо хэрэглэхгүй ч гэдэг юм. Ийм хэрэглээ зохицуулах юм бол анхаарна л гэж л үзэж байгаа байхгүй юу. Түүнээс зүгээр болдогсон бол эрүүл мэндэд одоо сайн бишэнд ботхоор хязгаарлалчмаар л байгаа. Гэхдээ тэр бол өнөөдрийн нөгөө арга өнөөдрийн одоо цаг үед бол ерөөсөө огтосооч цогцох. Тэгэж бид нар бас тэр бизнесийг дэлгэж юм уу хүч юм гэдэг юм байгаад шүү дээ ер нь бол тийм сонголтын асуудал болж явж байгаа юм тийм тэгэхээр өөрөөсөө бүх юмыг сонголтонд өгж байгаа хувь хүний сонголт руу өгж байгаа харин сонголтонд нь туслах үүднээс одоо миний л мэдх улс орнууд бол ерөөсөө хүүхдийн цэцэрлэгийн наснаас нь өсвөлэл хоол шимтгий жилийн боловсрол олгодгийг нөгөө будад сурах А Б үсэг зааж уншуулж та бодол сурахтаасаач баг илүү түвшинд авчиж энэ эрүүл мэндийн боловсрал тэр тусмаа хоол хичээлийн боловсрал олох энийг өгч байгаа хгүй. Тэгэхээр хүн чинь энийг өөрөө зохицуулаад ингээд хэрэгэлдэг л тэр л юм руу. Тэгээ магадгүй хэрэглээ бураад ирэх юм бол үйлдвэрлэгч нар худалдан борлуулагч нар бол тэр чинь мэдээж зах зээлд авахгүй байх юм бол аяанда өөрөө яах нь болно гэсэн утга байгаа үстэй. Тэгэхээр
одоо тийм л өнцгөрөл харах хэрэгтэй харж байгаа хэл гэж. Тийм. Би бас яг энэ сэдв дээр одоогоос бараг 4-5 жилийн өмнө санагдчихэв. Нөгөө шилэн дансны үг ингээд ухаж жагаад тэгээ нөгөө цэцэрлэгийн хүүхдүүдэд энэ одоо нийлүүлдэг газрууд нь маргарин буюу транс тусыг нөгөө одоо нийлүүлээд ийн гэдгийг нөгөө шилэн дансны мэдээллүүдийн ухаад үзсэн ч яг тэгээ гараад ирж байгаа байхгүй нийлүүлж байгаа нь. За ингээд өгж гин. За маргарин буюу одоо транс тусыг ингээ өгч. За хоёлоо сая бол дэлгүүрийн лангуун дээр байгаа зүйлийг бол одоо хэрэглэгч өөрөө сонгох асуудал. Хамгийн гол нь тэн дээр шошгон дээр нь байгаа байхгүй гэдгийг яг үнэн бичих хэрэгтэй. Тэгээд тэр бол сонголтын асуудал. Тэгвэл дараагийн нэг асуудал бол улсын төсвийн мөнгөөр тэн дундаа бага насны хүүхдүүдэд цэцэрлэгээс нь эхлээд маргариныг одоо ингэж одоо өөрийнх нь сонголтгүйгээр нь энэ зүйлийг өгж байгаа нь бас болохгүй байна гэд одоо дэлгэж тавьчихлээсэн л да. Тэгээд тухайн үед бол одоо тодорхой хэмжээний мэдээлэлүүд нийтэд хүрч ирсэн байх. Одоо тэгтээ нөгөө тэр мэдээлэл одоо юмуд нь ямар хөө төвшөнд байгаа тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ер нь энэ одоо транстосч гэдэг юм уу яагаад ер нь бол энэ зүйлүүдийг аль болох хязгаарлаач. Тэгтээ бас бүр огтас бол үгүйсгсэн юм бол байхгүй. Хит хэрэглэнээс нь хязгаарлаач гэдэг юм яваад байгаа шүү дээ. Ер нь бол энэ чинь хор биш байхгүй юу? Хор биш шүү дээ. Тийм учраас хориглон одоо хор биш учраас бити огт бити хэрэгэл гэж бол мэдээж хэлж болохгүй. Зогтөвшөнд хэрэглэж болох юм аа. Хамгийн гол нь хэмжээгээ бити хэтрүүлж байнга бити хэрэглэж гэдэг л асуудлыг л ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо сая өөрөө ч ярьсан нэг хэсэг ч одоо манайхын цэцэрлэг сургуулийн хүүхдтэй ерөөсөө мэдхгүй бүр амар байсан шүү дээ. Нөгөө л таранстас нөгөөх өндөр хадгалаастай тэгэл ерөөсөө болохгүй юм болгоныг өгдөг нэг юм цаг үе байлаа ялцчихгүй одоо жишээ нь тэр нэг альтернатив дээрэ кремүүд байгаа шүү дээ. Нон дээрэ кремүүд байгаа шүү дээ. Сүүний биш тий? Сүүний биш одоо тос гэж хэлэх үү? Нон дээрэ крем гэдэг англи нэрээр тийм кофений сүүгээд ойлгоцсон. Манайхан кофений сүүгээд ойлгоцсон. Тэгээ сүү гिचэнгүүт манайхан чинь нөгөө ямар ч одоо хоёлынгийн яриад байгаа шиг шимт хижээл байгааг ойлгочих шүү дээ. Тий. Сүүгээ бичингүүт манайхан чинь нөгөө шимт хижээлийн боловсрал, хоол хижээлийн боловсрал огт олгож байгаа хүмүүс сүү гिचэнгүүт шууд тэрийг сүүл гэж ойлгож байгаа байхгүй юу? Гэтэл тэр чинь сүү биш байхгүй юу? Англиар бол тэгээ тэр мэрич одоо бүр цэцэрлэгийн хүүхдүүдэд кашин чанж 40 жил өглөө. Одоо энэ баг оюутан болсон нөхдүүд тэрний одоо төгссөн нөхдүүд чинь тэр чи идэж ууж исэн нөхдүүд байхгүй юу? Одоо миний харж байгаа манай оюутнууд дотор ч байгаа. Тэр хүүхдүүд чинь тийм юм идэж уужсэн. Тэгээ энийг бол ер нь их өргөн өрөөнд бид нар чи ярьсан даа. Бидний хувьд бол нэг их тийм сошиал руу ч юм уу яриад тахаас илүүтэйгээр яг цэцэрлэг сургуульд нь одоо юунуудад нь ингээл авч болохгүй гэл ингээл ингэсээр гад одоо бол тэр мэр бол харьцангуй зогсон. Гэхдээ энэний буруу нь тэр ч юусэн ингэдэм шүү дээ. Одоо шин дэлгүүрт нэг юм байсан. Би дэлгүүрт орсон чараа сливчный масла гэдэг нэртэй юм байж байгаа байхгүй юу? Сливчный масла гэдэг чинь бидний мэдгээр цэцгийн тос шүү дээ. Орсоор ингэсэн. Тэгэхээр тэрийг би аваад тэр юусэн шошгын л харна. Шошгын ингээл харангуй тэрний ард ургамлын тос гэл нөгөө ийм орцууд орцсон л байвал тэр бол нөгөө сая ярьсан маргарин сприт тэд нар ингэж орж ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Нөгөө ус төрөгчүүлээд тэгээд тэр хатуу тас болох явц чинь нөгөө ургамлын тосны ханаагүй тосны өчлөө чинь хансан болоод тэгээд транс тос үгсээд ингэ явж. Тэгэхээр транс тос бол бас хор биш боловч энэ хэмжээтэй байх хэрэгтэй. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол бага насны хүүхдүүд жирэмсэн ээжүүд бол транс тосыг ерөөсөө хэрэглэж болохгүй гэдэг юм та. Бус нь бол хэмжээгээ тааруулаад байгаль дээр бол транс тос байгаа. Тухайлх юм бол бид нар нөгөө сүүнд ингээд тоогонд өрөм ингээд байлгаж байгаа шүү дээ тийм. Өрөмөнд бол байгаа. Тэгтээ 0.2 моёр гэдэг хэмжээтэй байхгүй. Маш бага. 0.2 ч үлээ. Маш бага ах нь. Маш бага хэмжээтэй авалж. Гэтэл нөгөөдөл чинь болохоор зэрэг 0.1 тэт мэд. Тэгээ бидний идэж байгаа юм чи 2 грамм ч үлээ нийт одоо хоногт авах хилжил өөх тосны чинь 1 билүү 2 ч үлээ тийм бага хэмжээтэй хэрэглүүл тэрнийг биед нэг сөрөг нөлөө үзүүлэх. Тэрнээс ихтүүлээ хэрэглэж юм бол нөгөө эрүүл мэндийн сөрөг нөлөөнүүд нь аяг өндөр гараад ирдэг учраас энийг болооч гэж л хэлэхээс бүр аргагүй байна. Тэг бид нар чинь тэр мөн ялхаанд нь би одоо бүр имлэгт угжиж байгаа хүүхдээ тэр кофений сүгээр угжиж байгааг нүдэрээ харж ирсэн байхгүй юу? Дүүргийн имлэгт нэгэн дүүргийн имлэгт явж байгаад би өөрийнхөө нүдээр харж ирсэн. Тэр бол нүгээр зүрх шимширэн байхгүй юу? Тэр боловсруулсан хүнс, тэр транс тос, тэр
юмыг тэр мөн ялах амтны ходоод гэдс таньж боловсруулж одоо түрүүний жиг дээрээс нөгөө бодис солилцооны юм ямар их паникт орж ямар их аюултай юм дүүс хаана юу нь өөрчлөгдөж ямар өвчнөд бэлтгэж байгаа гэдгийг бид нар бол таашгүй шүү дээ. Хэдэн жилийн дараа юу болох вэ гэдгийг мэдэх аргагүй байхгүй. Тэгэхээр дүнгийн хороотой танилцж байгаа тэр өчөө өөрөө ч хороотой тэр тусмаа тэрний энэ хоол зузрах систем гэдэг чинь дүнгэж юмнууд ингэж таньж байгаа. Тийм. Бүрэлд нь одоо гүйцэд бүрэлдээг байгаа шүү дээ. Энэ нь бол тэг өсөж ингэж өдөр болгон хідэн сая эсүүд ингэ шинээр өсөж байгаа тэр шинэ үүсэж байгаа эсийн чинь л үндсэн түүхийдийн л эдэнд бидний хоолоор орж байгаа шим тижил хоолоор орж байгаа шим тижилийн боцоочин задраал гисэн цаашаа очиод ингээд тэр шин эсүүдийг идүүдийг эргэтнүүдийг үсгэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол өөрөө маш хариуцлагатай бодох асуудал байхгүй. Тэгээ одоо сургууль цэцэрлэг арай кофений сүү хэрэглэх асуудал багассан тий багассан. За маргаринууд бол би яг алга болсон гэж бол хэлж чадахгүй. Одоо ер нь бол байна. Тэгтээ хэмжээний хувьд бол одоо цэцэрлэгүүдийг бол ер нь цэцгийн тас аваач л гэдэг. Тэгэхээр одоо манай үйлдвэрүүд сүүний үйлдвэрүүд чинь одоо сүү компани бол тэртээ тэрнгүүл маш олон жил цэцгийн тас үйлдвэрлэж байгаа. Тэгээ үнний хувьд өндөр гэдэг юм яриалаа л да. Гэлээ гэхдээ бид нар энийг зөв байдлаар нь шийтгэл ёстой. Түүнээс биш үнэндээ авчигдаад юм уу ямар нэг юмдаа болоод бид нар хүүхдүүдтэй болохгүй зүйл өгч. Тэгээд дараа нь бид нар эцэстээ яах вэ гэхээр маш олон өвчтөе хүмүүсийг л эмчлэх хэрэг гарна. Маш олон эмнэлгүй шинээр барьж мархал асуудал яригдах гэдэг байна ш. Тэгэхээр ийм учраас дэлхийн улсууд чинь ирээдүйдээ нөгөө сөрөг зүйл үлдээхгүй төлөө өнөөдрөө бодож өнөөдрөө зөв байлгын зөв бодож байгаа юм дотроо хамгийн түрүүнд хүүхдүүдээ эрүүл байлгая л гэдэг одоо эрүүл хүн болгохын тусал болох ёстой л гэдэг юм чинь бүр үндсэн одоо бүх юмны төрийн бодлого эрүүл мэндийн бодлогын үндсэн зүйл болчиход шүү дээ. Тэрэн дотор өнөөдрийн одоо битүүри ярьж байгаа энэ пробиотик бүтээгдэхүүнүүд ч гэсэн орж ирж шүү дээ. Багаас нь бид нэр тэр хүүхдүүдэд айл болох пробиотик бүтээгдэхүүн сүр цагаан идэг яагаад гэвэл насанд хүрсний дараа нөгөө лактоз төсвөрлөдгөө хүмүүс чинь бас цөөрнөл гэсэн утгатай байхгүй. Тэгтээ яг нөгөө гидсний янз бүрийн эмгэнгийн үед бас энэ үсэж ш нөгөө янз янзын өвч үсэж чинь хагалгаа магалгаа ясны дараа энэ үсийг бол бид нэр хэлэхгүй ш та. Зүгээр эрүүл байж байгаа хүний хувьд бол хэвийн жирийн хэрэглээтэй байдаг юм бол насан туршаа сүү даргийг цэвэр хэрэглээд явна л гэсэн үг байхгүй. Би тэгээ сая энийг ярих явцад нэг зүйлийг бас хэлэх хэрэгтэй юм болоо гэж бодчихлоо. Тэр нь юу вэ гэхээр монголчууд бас аюух мэдээлэлтэй. Бас огт мэдээлэлгүй юм уу хэр тийм биш. Тийм биш. Сайхан надаас нэг хүн ингэж хэлж байгаа байхгүй. Сүү одоо гадар бас ийм мэдээлэл яваад байгаа юм. Ерөөсөө сүү бол хортаатар үсгдэг гэдэг юм. Бас мэдээлэл явж байгаа юм байна. Тэг яг би шүүж үзсэн л дээ. Шүүж үзсэн чинь тэр тун сайхан хэвлэгдсэн манай урд төршин хэвлэгдсэн тийм юу л эрдэмшил пепер байна. Тэрэн дээр бол юу гэхээр сүүний хэрэглээ хит өндөр байсан хүмүүс хавдрын юу жоохон өндөр гарсан юм байна л да. Яг нөгөө сүү өөрөө тижээллэг болохоор нэгдүгээр тэг ер нь ямар ч юмыг хэмжээнээс нь хитрүүлж хэрэглэх юм бол сүүч одоо өөрөө бас холестерин агуулж байгаа шүү дээ. Тийм. Бүр одоо хэдэн литрээр нуугаа левел төр ч одоо тэгэл нөгөө судалж хатууруулал тэгэл хавдар мавдарч үүсгэн. Тэгээ тухайн хүний төсвөрлөгч чадвар гэж нэг юмнууд байгаад байна шүү дээ. Энэ дотор юу ямар юм хүлээгээд одоо өвч үүсгэд бэлэн байж тэрийн дэмжих юу өгөх юм хөө гэж бас юмнууд байгаа. Тэгэхээр ялч юу тийм үйлэл бол байгаа юм байна. Гэхдээ тэр бол нөгөө маш их өндөр хэрэглээний тухай асуудал байлээ. Зүгээр бид нэр өдөрт одоо нэг 2 аяг сүү 2 аяг тараг хүүхдтэй нэг өдөрт ер нь 4 аяг сүү цаатай хэрэглэх хэрэгтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ямар ч асуудалгүй. Энэ бол дэлхийн бүх улс орн хүүхдүүдтэй сургууль дээр нь цэцэрлэг дээр нэг ч сүү бол зайшгүй болгоно. нэг чиг аав ээж бол болгоно. Тэгээ дайшаа бүр тэр чинь ер нь бол 4 аяг руу ярьж байгаа юм л да. Одоо тэр тус маань өсвөр насны тийнэж зөв яг бодсон солилцоо өрнөж байгаа үед өрнөж байгаа тэр үед чинь бүр 4-1 рүү очиж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ ер нь бол хүн төрөлхтөн улс орнууд чинь нөгөө байгаагаараа л асуудлыг шийтгэх хичээдэг. Тэгээ жишээ нь Япон бол ер нь Монгол орн шиг ийм сайхан бэлчээр юм алаачгуутай. Тэгээ ингээс үзээ элбэг мэлбэг орн чинь бас төдийлөн бас энэ дэлхий дээр 200 гаруй орн дотор чинь цөөхөн шүү дээ. Ер нь бол тий цөөхөн шүү дээ. Тэгээд жишээ нь Япончууд яаж анхан сүү өгч ирсэн бэ гэдэг тэгэхээр зэрэг сүүн бүтээгдэхүүн сүү өгөх гэхээр байхгүй тийм учраас бяцлаг өгчсэн. Үсээ нэг 20 г бяцлаг өгтөл одоо бяцлагны 100 г бяцлагны кальци агуулмж чинь бараг 900-аас 1200 гэлээ шүү дээ. Тэгэхээр бол бараг 10 г хийдэгтэл тийм ээ тий. чинь бүр тий юу байхгүй. Тийм учраас
бид нар нэг 50 г бислэг ичгтэл баг хоногийнхоо кальцийн хэмжээг авчих гээд байгаа байхгүй. Гэхдээ бислэг бол нөгөө тослогийн агуулмж нь бас өндөр байгаа шүү дээ. Тэгэл ер нь бол хоол бол хэмжээ юм аа л гэдэг юм ил хамгийн сүлд нь хэлмээр санагдаж. Тэгэхээр нөгөө та түрүүн саяхан сүйтэй холбоотой асуудлууд нь ер нь нийгмийн сүлжээн дээр хоол зүйтэй холбоотой юмуд маш их олон асуудлууд гарч ирдэг. За одоо жишээлбэл хоёулаа ингээд тараг одоо пробиотик сайн ингээл ингэж магадгүй тэнд тараг муу гэд ингээ гараад ирнэ. Тэгэхээр хүүе тараг муу юм байна штэ гэл ингээ чигт юм уу. Хүүе тийм сайн гэж байна гэж л хүүе тэр муу юм байна штэ гэл ингээд ханараад ингээд яваад идэг. Тэгэхээр энэ яг энэ хоол зүйн энэ юун дээр ямар зарчмыг ер нь барих юм бол энэ их буруу зөв нь мэддэхгүй энэ олон мэдээллийн урсгалд одоо зөв чигээ барьж үлдэх вэ? Ер нь Монголд чинь хоол зүйн боловсрол олох, мэдлэг багаас нь олох юм чинь ер нь байхгүй шүү дээ. Манай боловсролын тогтолцоонд ерөөсөө ч байхгүй. Яг одоо бол нэг эрүүл мэндийн хичээлийн хүрээнд нэг юм хэсэг одоо эрүүл мэндийн хичээл чинь 6 үндсэн агуулгатай. 6 үндсэн агуулга дотор юу яаж байгаа гэсэн үг. Оруулсан явж байгаа юм. Уул нь бол явж байгаа юм. Гэхдээ би бол энэ дээр шүүмжлэлтэй ханддаг. Жишээ нь эрүүл мэндийн хичээл чинь 6 үндсэн агуулга нь хоол зүй, сэтгэл зүй, халдварын бус өвчлөл, хөдөлгөөн гэдэг. Тэгээ энэ олон одоо шинэ надаас хөдөлгөөн асууд би битгэхгүй шин. Чи одоо надаас фитнесийн одоо тэр үед яах вэ маах вэ гэдэг юм яваад би нэг за фитнес ихэд булчингийн одоо юу их явагдана ачаалал их өгөөд ингээд яана тийм учраас одоо илчлийг зарцуулж явна гэсэн төдийхнэр цаашаа би бол тэрийг сайн судлаа учраас би хэлж чадахгүй шүү дээ тий. Гих мэтчлэнгээр энэ 6 том агуулгыг нэг хүн заана гэдэг бол ерөөсөө бүтэхгүй байхгүй. Тэр чинь бас нөгөө зааж байгаа нэртэй юм шиг боловч нөгөө мэдээлэл чи хүн хүртэд яг бодит одоо мэдээлэл бол сууж чадах юм уу гэдэг дээр бол би үнэхээр юутай байдаг. Жишээ нь хөгжингүй орнуудад бол энэ эрүүл мэндийн боловсрол олох энэ ер нь бас тэр хэрэг явдаг юм бэлээ л дээ эрүүл мэндийн боловсролд. Тэгэхэд бол хоолны хичээлийг бол хоол зүйчил заа. Хоол зүйтэй холбоотой. Тэгэхээр ингээд хамгийн гол одоо саяны энэ ханараа бол ер нь бол монголчууд бол хоолтой холбоотой өвчлөө саяхныг батлах гайгүй л шүү дээ. Тийм биз дээ. Одоо 30 жилийн өмнө ихэд бол хаана юм их тарган өмбөс юм, хаана юм их чихрийн шижинтэй өмбөс, хаана ингэж их даралт харавдаг байсан юм те. Ингээд энэ их хор тавдар энэ гаралт бас ингэж хор тавдарчудаа халдварын бос өвч шүү дээ те. Тэг ийм байс юм уу гэдэг юм чи юусэн саяхныг бол саяхны л дүр зураг байхгүй. Тэгээ нөгөө нэг хэрэглээ байгааг учраас хүмүүс нөгөө иддэг уудаг юм аа. За дэлгүүрт нь ч бас нэг олон юм байгаагүй тий. Иддэг юм аа идэж байгаа. Тэгээд эрүүл мэнд маань юу ингээд цаанаасаа нэг ингээд нэг хамгаалагдаад нэг асууд нөгөө аюул татвар багтаа яваад исэн маад. Тэнгууд түрүүний өөрөө чи хийснээр асар их юмнууд процессыг түнснүүд, янз янзын хүснүүд орж. Тэгээ энэ процесс ч үгүй дэлхийд даяар хамгийн их даяаршил явагдсан салбар бол хоол хүнсний салбар байхгүй юу? Даяарших гэдэг энэ процесс бол хамгийн их явагдсан 1960-аад оноос ихтэй хоол хүнсэн дээр даяаршил явагдсан. Тэгэхээр энэ даяаршлыг дэлхийн улс орнууд өөрсдийнхөө юу яасан. Зарим хүн дээр ингээ хязгаарлалтуудыг ч хийсэн, зарим үед зохицуултыг ч хийсэн ингээд манайх бол ямар нэгэн зохицуулт хийгээгүй 90-60 бүх юмнууд яах нь асар их зар сурталчилгаатайгаар орж ирсэн. Хүмүүс тэрийг хэрэгэлсэн. За энэс холбоолаад маш асар их өвчний дэгдэлт гарч ирж байна. Дэгдэлт гараад ирэнгүүт яалтчгүй эмчнэр ч гэсэн бас хоолны дэглэм барь гэдэг үгийг хэлдэг болчиход байна. Гэтэл хоолны дэглэмийг яаж барих вэ? Юу идэх вэ гэдэг тэр чинь яг зөвлөгөө өгөөд яг ингээд одоо коуч хийгээд ингээд аваа явуучих хүн мэрэгжлийн хүн чинь Монголд бараг байхгүйтай адилхан. Баггүй цөөхөө идэв хоол зүйчд. Тэнгүүт энд чинь ингээд зах зээл гараад ирэхээр зэрэг нөгөө уучлаарай би жоо муухай хэлж магадгүй ш. Уран сайхан ч нар гарч ирсэн. Өөр дөрөв туршсан ч юм эсвэл нэг жоохон нэг ном уншсан ч юм уу те нэг ийм нөгөө төдийлэн сайн хоол зүйн мэдлэггүй хүмүүс их ингэж гарч ирж янз янзын юмнуудаас тэр ханараанууд тэрнээс болоод нэг нь тараг сайн гэл ярьж чад нэг нь тараг муу гэл ярьж чад одоо сүү бити уу гэдэг юм чинь бас нэлээд эрчтэй явагдсан шүү дээ ер нь бол тэг ингэж бол явагдсан баад. За тэгэнгუთ энэ чинь ингээ ханараа тэгээд энэ чинь нөгөө хоол хүнс чи өөрөө нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эхэлж байгаа. Хоол чи өөрөө стресс болоод эхэлсэн. Тэгэхээр ийм их стресстэй нийгэм байгаад тахад буцаад тайвшруулах үйл ажиллагаа авахт явахгүй. Дээр нь идж байгаа хоолны стресс нэг мэд чинь маргааш нөгөөдг нь сошиал дээр харахад тий. Нөгөөх нь болохгүй гэх юм гарч. Хортой мортой тим юм гээд ингэж. Тэнгүүт нөгөө хүн чи хайшдаггүй ч одоо би идсэн шүү дээ. Тэг бүр миний нэг таньдаг хүн идчихсэн хүнсээ болохгүй гээд юм сонсонгуудаа шидсэн гэж байгаа тогийн төхөрлөг шидсэн гэж байгаа шин. Тэгэхээр тийм
Тэгтээ энэ ч бүр боловсралтай хүн тийм хийж байгаа шүү. Тэгэд ийм сэтгэл зүйн ханараа тэгэхээр энийг арилгах ганцхан юм нь бид нэр аль болох хүн амдаа хоолцсон бол одоо чи бидэрийн одоо тантай хийж байгаа энэ ярилцлага ч гэсэн бодит одоо үр дүнгээ өгөөд хүмүүс сүү уугаад айгаад тараг уухгүй гэдээсэн хүмүүс одоо надаас бас сүүлийн үед хүмүүс аюух бас таргийг хидзээ уухгүй гэж асуусан. Би тэгэхээр тэгтээ хидзээ ч ууж болно. Гэт ер нь бол тэр одоо тэндийн дуулаа гэхэд нэг юм багхгүй шүү дээ. Ер нь бол тий асуудал байхгүй тий. Тэгэхээр зэрэг тэгэхээр энийг арилгах юмыг бол би ерөөсөө аль болох бид нэр боловсролын тогтолцоон дээрээ нийгмийн бүх сүлжээгээрээ яг хоол зүйчдийн мэрэгжлийн хүмүүсийн ийм хоол зүйн шин мэдлэг мэдээлэл өгөх юм бол магадгүй бид нар хэдэн жилийн дараа энэ ханараа бол аяндаа алга болно л гэж үгүй мэдээлэл нь хүртээмжгүй байгаад хахаар хүмүүс чи хэрэглээ аваад идэг хүртээмжгүй мэдээлэл аваад идэг. Тэгэхээр одоо энэ тэнд байгаа юмыг сонсохгүйгээ яах вэ? Хүмүүс чи хүмүүсийн буруу ерөөсөө биш гэж бол би бодоод байна. Тэгээ танаас бас юм асуу. Одоо ингээл хоол зүйтэй холбогдоод ирэхээр ер нь өглөөний цайны асуудал ярьж ирдэг. Тэгэхээр би хүмүүсийг бас өглөөний цайгаа ууж гардаг байгаасаа гэж хүсдэг. Тийм. Тэгэхээр ер нь энэ өглөөний цайны ач холбогдлыг та нэг бас сайхан тайлбарлаж өгөөч. Ер нь яагаад бид нэр өглөөний цай уух ёстой юм? Өглөөний цай уухгүй гарвал ямар эрсдэл байгаа юм? Гэхдээ өглөөний цайндаа одоо богино хугацаанд өөртөө одоо шимтэй хүмүүсийг хамгийн энгийнээр юун дээр анхааруул одоо тийм жороо байж болох. Өглөөний цай гэдэг бол бид нар бүхэл одоо шинжэнгөө тий. Хамгийн багадаа л одоо бид нар чинь 6-аас хамгийн багадаа 6 цаг шүү дээ тий. Тэгээ ер нь 8 цаг унтчихаа. Тэгээ зарим нь 10 цаг ч унтчихаа тий. Ингээд амраад ерөнхийдөө бие махбодын одоо илчлэг болон шимт хичээл ингээд хэрэгтэй болоод босоод ирж байгаа гэсэн үг шүү дээ. Яг тэгээ тэр үед нь бид нөгөө юу өгөхгүй болохоор зэрэг нөгөө илчлэг шимт хичээлийн бодисыг өгөхгүй байна гэдэг бол ер нь нэгдүгээр тэр хүний хөдөлмөрийн бүтээмжид нөлөөлнө. Жишээ нь 10-18 цагийн үед л яалтчгүй л ажлын байраа орхиж ямар нэгэн цай одоо юу олдон тэрийг идэж нэг үлсэх мэдрэмжийг дарах юм процесс үүсэж байгаа. Тэр нь бас буруу юм мэдүүл яах вэ гэдэг. Тэгээ ер нь бол энэ бодисын солилцоог хэвэн байлгах гэж нэг юм байдаг. Одоо би чинь энийг нэг ингэсгийж л тайлбарлах гал оролдоод идэв хүмүүст ойлгуулах гал. Одоо жишээ нь бид нар ингээд ажил хийж байхдаа за би бол өглөө юм хийнэ, өдөр юм хийнэ, орой юм хийнэ гэдгийг ингээд нэг мэдээ суучвал аюу 50 ажиллах гэдэг байгаа зү. Тэгэхгүй нэг юм хийхээс суужтал чи тэрийг энийг хийгээд ингээд ингээд байвал ч одоо бид нар ч өөрсдөө стресст ордог үстэй. Тэгэхээр бид нар чинь хоол ерөөсөө огт идэхгүй нөгөө хоол уусрал систем чи яах вэ гэл ингээд байж идэлчил гинтхэн амир их юм яа. Тэгээд түрүүний бид хоёрын ярьсан нөгөө мэдрэг шингэний зохицуулт актер нарын процесс чи ингээд бүр самууралд орж ш. Тэгээ энэ их самуурлууд ингээд яваад ирэхээр үндсэндээ бодисын солилцооны янз бүрийн алдагдлууд үүсэж байгаа. Тэгээ өглөөний цай уухгүй ингээд яваад тахаар ер нь явандаа бол энэ цус, нойр булчирхай, хотоодны асуудлууд үүснэ. Ер нь бол насын тусам энэ асуудлууд хүндэрнэ гэсэн утгатай. Тий, хүндэрнэ. Тэгэхээр энээс сэргийлэхэд бол бид нар багасаа л энэ. Тэгээд дээр нь хүний өөрийнх нь хөдөлмөрийн бүтээмж, нөгөө ядаргаа гэд эн чинь тэгээ цаашаа бүр ингээд асар олон юм чухам тэр хүнд яаж нөлөөлөх вэ бид таашгүй. Зүгээр өглөөний цай уухгүй яваад байхад хизээ нэгэн цагт аль нэгэн насанд ямар нэгэн байдлаар л ийм зовир шанал нэг тийм өвчний их үр гавал болно л гэсэн утгатай. Тийм учраас өглөөний цаг бол бид нэр заавал харин уух хэрэгтэй. Харин оройны хоолыг бид нэр зарим үед алгасч болно. Оройны хоолыг их хөнгөн байдлаар явуулна. Тэгэхээр хамгийн чухал хоол бол өглөөний цай, өдрийн хоол хоёр. Ер нь бол яг тэр цаг наранда. Тэгэхээр бид нар ч одоо монголчууд аяг гадагшаа тутагшаа явж штэ. Хүмүүс ч юус яг цагтаа гас өглөөний цайг бол тогтмол, өдрийн хоолыг бол тогтмол бол идэт байгаа зү. Тэгээ эн чинь эцсийн дүндээ эрүүл мэндийн тухай асуудал явж байгаа. За өглөөний цайнд хамгийн оновчтой зүйлүүд яах вэ гэдэг. Мэдээж өглөөний цай бол маш хялбархан, богинохон хугацаанд бэлтгэж болох тийм л зүйлүүд бол байгаа даа тий. Тэгэхээр зүгээр миний хувьд бол хүмүүст бол нөгөө одоо янз бүрийн төрөл бүрийн будааны агшаамлууд. Тэгээ өглөөний цайнд бол маш хялбар шингэх одоо нүүрс ус илчлэгийн их үүсвэр болох хүнснүүдийг жоон түлхүү хэрэглэх юм бол бид нөгөө шүнжэнгөө амарцсан биеийг илчилгээр тэтгэж өгч байна гэсэн утгатай байхгүй. Тэгэхээр өглөө бол бид нэр одоо удаан шингэцтэй тийм хүнд хоолнууд гэхээс илүүтэйгээр аль болох хөнгөн шингэцтэй. Тэгэхээр хөнгөн шингэцтэй хэр гол төл үр тарины төрлүүд, ногооны төрлүүд орж ирнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэрэг ер нь хамгийн оновчтой нь үр тарины. Тэгээ Монголд чинь ерөнхийдөө за зуны улирлыг үл оролцуулах юм бол бусад цагч хүүтэн шүү дээ. Бид нэр гараал их хүүтэн юунд яаж авч ирээс халуун
өглөөний цайнууд их оновчтой. Тэгэхээр тэрэнд одоо хүүхдэд тэр тусмаа хамгийн оновчтой цаавал янз бүрийн сүтээ агшаамлууд, өтгөн шингээ агшаамлууд их оновчтой. Нэг бол янз бүрийн будааны өтгөн агшаамл буюу одоо бид нэр агшаасан будаамуудаа гэж ярьдаг шүү дээ тий. Тэрэж бид нэр өтгөн агшаамл гэж байл. Тэгэхээр тэрнтэй шин сайхан агшаасан будаа янз бүрийн будааны агшаамл дээр одоо шин сайхан одоо усан чансан сосиск гэж болно. Чансан өндөг, шарсан өндөг гэх мэттэй жигэнсэн ногоо тэргээ тий. Зарим нэг өдөр 10 гурил морилч гэсэн оновчтой. Тэгээд ер нь бол өдрөө битэрийн ярьсантай холбоотойгоор нөгөө пробиотикуудыг чинь тижэл нислэг штэ. Монголчууд маш их 10 гурил иддэг байсан нь бас тэр гидсний нөгөө микрофлора бактериудынхаа хоолын нислэг ихтэй одоо 10 гурил өдөр болго идэж бас оруулдаг байсан бах магадлал. 10 гурил ер нь маш их төгөөмөл хэрэгтэй байдаг гэсэн шүү. Одоо ч гэсэн бас хүмүүс тэр тусмаа ламнар те одоо би бол уншчихлээсэн л да 70 огш бол өдөр болгон заавал 10 гурил иддэг энэ төр гэл те замбаа зурна гэл те замбаа зурна гэл иддэг. Тэгээ 10 гурил сүүлийн үед бас их тренд судалгаанууд болж байна л да. Одоо сүүлийн үед эслэгч өөрөө дотор айгүй бол янз тэрэн дотор бета глюкан гэдэг нэг эслэгийн асуудлыг айгүйх ярьж байгаа. Тэгээ энэ бол эрүүл мэндийн асар үүрэгтэй тэр тусмаа өөхний хуримл, хэвийн бус өөхний хуримлал үүсэх одоо өөхний чөлөөт өөхний хүчлүүд энэ тэрийг яах мах гэд тэрэн тасар их чухал үүрэгтэй байна гэдэг. Бета глюканы хамгийн өндөр агуулмжтай байдаг хүнс чот ялж 13 говьёо соёр бол тэгэхээр монголчуудын хоолд бол ер нь бол нэлээд нарийн тэгээд хүнд тустай тийм юугаар бид нар олдсон байж. Тэгэхээр энээсээ жоохон олдонгууд одоо илэрж байгаа нэг юм шинж байна. Хүмүүс одоо маш их өтгөн аталтын асуудалтай болчихлоо. Өөрөөр хэлбэл эзэн уусан зүйлээ одоо ялгцуулгаар гаргаж чадах болчихлоо. Тэгээд тэрэндээ одоо буцаагаад хортоод. Тэгэхээр одоо та бидний өнөөдрийн ярьж байгаа сэдвтэй холбогдоод тараг ер нь өтгөн аталтаас сэргийлэхэд нөлөө байна уу? Нөлөөлнө. Наад нөгөө юм чинь пробиотикууд чинь. Тэгээ эслэг буюу нөгөө пребиотикууд чинь жинхэнэ тэгэхээр түрүүс одоо нөгөө 10 гэдэг яриад байгаа чинь 13 л хийж байгаад бол хизээч өтгөн хатахгүй одоо нөгөө бүдүүн гидсэн хэвийн хэмжээнээс урт биш л бол тий. Бас урт гидстэй хүмүүс байдаг шүү дээ. Тэг болохгүй зарим хүмүүс нь тайруулж урьж. Тийм одоо төрмөл юм л байгаагүй л бол 13 л хийж байгаад бол өтгөн хатна гэж юусаа баггүй. Гидсний тэр орчин хэвийн байгаа тохиолдол бол өтгөн хаталт явагдах юм баг явагдахгүй. За тэгээд тараг болон пробиотикууд ч юм бол энд өөрөө вирус сайхан нөлөө үзүүлнэ. За тэгээд пребиотикууд ч бас энэ өтгөн хаталтаас сэргийлэх байхгүй. Тэгэхээр ер нь бол өтгөн хаталт өдөр болгон хүн өтгөнөө гадагшлуулдаг байх хэвээр. Бид нар чинь тэгж ер нь ярьдаг шүү. Өдөр болгон гадагшлуулж байгаа хэвээр. Тэгэхгүй бол тэр чинь буцаад нөгөө юунда хадгалагдаад ингээ байхаар буцаад дор хаяж усны шимэгдэлт чинь бүдүүн гиснээс чи айгүй их сайн явагдчихдаг шүү. Тэгэхээр усны шимэгдэлт явагдчихна. За тэнгууд өөрөө ингээд нөгөө хатуураад ирнэ. Дээр нь нөгөө янз бүрийн тэр өтгөн дотор байгаа тэр тусмаа уургийн дутуу задралын бодисуу чинь эргэж бас шимэгдэнэ гэж би рүү орж шимэгдэнэ гэсэн. Тэгээд нөгөө хорлогын процесс чинь явагдаад байна гэсэн. Тэгэхээр ингээл хоёлын чи ярьж байгаа зүйл болгон буцаал зөкстэй хоолтын асуудал руу л ингээл холбогдоод хоолтойгоо холбогдоод за хоолтойгоо холбогдонгууд буцаагаад уламжлалт хооллууд руугаа ирвөө орж ирээд уламжлалт хоол руугаа ороод эхлэнгүүд өнөөдрийн ярьсан сэдв пробиотик руугаа ингээл холбогдоод байна л да. Тэгэхээр ингээд хамгийн гол юм чинь л одоо уламжлалт хоол биш шүү. Тэн дундаа одоо бид бүхэнд одоо ингээд уламжлагдаад ирсэн энэ пробиотик агуулсан ашигтай бактерийн олонлог агуулсан энэ тараг эсэг эдээнүүдээ бас түлхүү хэрглэж байгаарэ гэж л одоо миний хувьд бол зөвлөх байна. Тэгээд та бүхэн бас нөгөө ярьцлагын цаг ерөнхийдөө төгссөн байна. Тэгээд төгсгөлийн хормыг бас танд үлдээе. Яг сайн нөгөө чи ингээд өөрөө нөгөө ингээд их гоё дүгнээ ярьчлаа шүү дээ. Ингээд нөгөө хоёулаа битэрийн нэр ингээд эргэж буцаал ингээд холбогдоод байгаа байхгүй тий. Тэгээд тэрэн дээр нэг зүйл санаанд орчлоо. Дүнгийн санаанд орж ирсэн. Хүмүүс надаас ингэж суугаад байт. Бас нэг юм яриа авсан гинэ. Ер нь энэ нийгэмд байгаа энэ хоол зүйн ташаа ойлголтуудыг л алга болгохгүй бол энэ өөрөө стресс болж байна. Энэ өөрөө буруу хоолтыг өдөөж байна, тий. Энэ өөрөө ерөөсө болохгүй байгаа байхгүй. Тэгээ энэний хохирогч нь тэр хүн өөрөө олцоод байгаа. Эрүүл мэндээрээ сэтгэл санаагаараа сэтгэл зүгээрээ ингээ хохироод байгаа нь өөрөө маш аюултай. Тэгээ эн чинь баг одоо бид нар гинтэр гараал актерын болохоор л аюултай хохирол гэж үзээд байгаа болохоос биш. Наана бол эн чинь бас айгүй одоо нэгур ихтэй юм хохирол болж яваад байгаа байхгүй. Тэг хүмүүс ингээд яриад байна гэсэн. Тэг би сая яг нөгөө
энэ нөгөө сүүний таргнууд, сүү компани таргнууд ярих толгойд санаанд орчлоо. Тэрний юу гэхээр хүмүүс ингэж яриад үйлдвэрийн таргнууд муу. За. Одоо гэртээ бүрсэн таргал сайн. Тэгээд нөгөө одоо чинь хөдөөний айлд ороод тараг бүрхээр чинь тэр бүрсэн тараг чинь жоон энэ орчны температур жоох өндөр байх юм бол ингэж цагж ирээд буцаад ингээд буучдаг штэ. Тэг шингэрээд ингээд буучдаг штэ. Тэнгууд хүмүүс тэр бол жинхэнэ амьд. Тэгээ үйлдвэрийн тараг чинь ингээд ерөөсөө юу байхгүй штэ. Би бүтэлцээ өөрчлөлтгүй ингээд байгаад штэ. Эсэхгүй баад штэ. Тэгэхээр энэ бол тараг биш ээ, муу зуу гэж яриад. Тэгээ үйлдвэрийн сүү муу. Одоо жишээ худалдааны задгаас үү. Энэ бол бүр ташаагийн ташаа ойлголт гэдгийг бол би одоо ийм нэр хүндтэй одоо сошиалын хүнтэй уулзж байгаа дээрээ хэлье гэж бодож байна. Олон танигдсан хүнтэй. Тэгэхээр энэ бол ташаагийн ташаа ойлголт шүү гэдэг бүр тавтай хэлмээр байна. Тэгэхээр одоо энэ манай сүүний үйлдвэрүүдээ одоо сүүний одоо бүх үйлдвэрүүдийг үйлдвэрээд авч чинь тэр сүүн дотор ерөөсөө цэвэрл бактери л хийж байгаа. Сүүжлийн бактери хийгээл ингээл хөрөнгөлөөл тэр бол тарга гарч байгаа. А тэр хөдөөний одоо тэр задгаа бүрж байгаа тарын дотор янз бүрийн дороожууд орж байгаа. Тэгээд исээд. Тэгээд дороож ингэж хэсгээд байгаа байхгүй юу? Тэгэхээр дороож хэсэж байгаа учраас тэр эсэж байгаа чинь бактеритай огт холбоогүй. Тэр эсэж байгаа зүгээр тэрэн дотор орчноос орсон дороожос болж байгаа шүү гэд. А үйлдвэрийн нөхцөлд бол тэрлүү чинь дороож орохгүй шүү дээ. Энд чинь маш цэвэр орчинд үйлдвэрлэж байгаа учраас тэр орохгүй. Тийм учраас тэр тараг эсэх барих нь бол тэр үхсэн амьттай бол огтосож холбоогүй шүү. Тэр бактери байгаа юу байхгүй юу гэдэгтэй нэгдүгээр холбоогүй шүү гэж. Хоёрдугаар юм нь одоо энэ тэр тусмаа хотцсон орчин зүгээр бид нар одоо чинь би нэг өөрийнхөө таньдаг айлд хөдөө очиод тий 90 аяанд нь суужгаад одоо үнийгийн саагаад ороод ирэхээр сүүгийг хөрвүүлээд ууна гэдэг бол шал өөр ойлголт. А гэтэл хэний ч ингэж ирээд тэр худалдаж байгаа хүн тэр сайлж байгаа орчин тэр одоо ямар ч тэнд ямар нэг одоо чинь бөрчлөөсийн асуудал шүү дээ. Бөрчлөөсийн асуудал байна. Мас дэлэнгийн өрөвслийн асуудал байна. Тэ антибиотикийн үлдэгдлийн асуудал байна. Энэ олон юмнууд байгаа үед худалдааны сүв аавна гэдэг бол яг үнэхээр мэдчихээл авч болноо. Тэр үгүйсэхгүй одоо тэр авцар зарж байгаа хүний үнэхээр ихтгэлтэй найдвартай гэдгийг мэдчихэж байгаа бол авч болно. Тэрийг бол үгүйсгэхгүй ш. Тэгээ манайхан ч ингэдэг болохгүйгээ илчгэр зэрэгэл одоо нөгөө сүү зардаг нөгөө вокзалынхан ч бухимдаад ирлээ шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр тэрийг бол үүсгэхгүй. Тэгвэл энэ бол 100% найдвартай гэж бол бид нэр хэлж чадахгүй. Харин үйлдвэрүүд чинь бол сүүгээ эрэнгүүд нь бүх төрлийн одоо аюулгүй юуны тий бактерийн антибиотикийн бактерийн шинжилгээнүүд хийж байна. Тэгээд дээр нь пастеризац хийж байна, хариуцж байна. Тэгээд ингэ өгч байгаа учраас үйлдвэрийн сүү гэдэг бол үйлдвэрийн шингэн сүүний брэндүүд байгаа шүү дээ. Тэр бол үнэхээр аюулгүй сүү. Тэгэхээр хотцсон орчинд гэж би дахиж хэлмээр байна. Хотцсон орчинд бол задгаа гэхээс илүүтэйгээр үйлдвэрийнхаа бүтээгдэхүүнийг авч хэрэглэх ёстой. Нэгт. Хоёрт гэвэл тэр сэргээсэн сүү шүү дээ. Үнэхээр манайх чинь дөрөв улиралтай. Тийм учраас бид нэр тэр шингэн сүг байнгын одоо өхөр малчин өвөл хүртэл сүүнд багасчдаг үстэй татраад ирнэ. Тийм учраас бид нар тэр шингэн сүг байхгүй чинь яалтчгүй үнэний сүг хатаац сүг маш шин зэландаас л гол төлөв юу авч байгаа шүү дээ. Тий хатаасан сүг авч байгаа шүү. Тэр сүг буцаагаад яг тослог уургийн тохируултыг хийгээд дахиад шингэрүүлээд савлаа. За яг гэхдээ энэ сүг бол мэдээж яг нөгөө малын дэлэнгийн сүүнээс сүүтэй харьцуулахад биологийн бүтэц одоо чинь нөгөө байгалийн биологийн ус мустай харьцуулахад бол мэдээж тэнд өөрчлөлт гарч байгаа боловч сүүний үндсэн уурэг өгтөс нүрсүс одоо кальци гих мэт энэ үндсэн шимтгийллийн бодисууд бусад дагалдах шимтгийллийн бодисууд нь бол бүгдээрээ адилхан байж байгаа л гэсэн утгатай. Тэгэхээр зэрэг энэ сэргээсэн зүг бас сүү биш гэлээ. Энэ сүү үйлдвэрлэл дэлхийн нийтээр ийм л технологитой. Өөр юм бол өнөөдөр хараахан байхгүй. Тийм учраас энийг бол ингээд буруу зөрүү тэрэн сайн одоо үйлдвэрийн суухгүй муухгүй гэдэг ингээд нэг янз янз юм яваад байгаад бол их харамсалтай санагдаад идэв. Энэ бас нөгөө буруу тишэл будаа тех гэдэг байна л гэсэн утга явж байгаа учраас энэ дээр бас сануулж нэгэнт ийм сайхан сүүний тухай сүүнтэй зөвхөн талаар ярьцлага хийж байгаа учраас бас хэлчихүү гэж бод. Энэ бол үнэхээр зүгээр эрүүл мэндээрээ тоолж болохгүй асуудал тий. Тэгээд тэнцэнээс чинь бохирдолтой сүү авч яваад тэр тусмаа нөгөө жижигчүүдэд болгоул яах вэ? Аюул болно үстэй тий. Тийм учраас хүүхдээ үр хүүхдээ бол өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалж байвал хотцсон орчинд бол ер нь үйлдвэрийн боловсролтой хүнснүүд үйлдвэрүүд маань бол маш нөгөө үйлдвэрийн процессын нөгөө бүхий л одоо стандартын шаардлага ямар байх хэвээр тэрийгэ бол нарийн байржуул ажиллах хэвээр. Гэхдээ сүүний үйлдвэрүүдийн хувьд бол үнэхээр стандарт байхгүй бол тэдний бүтээгдэхүүнүүд чинь
Угаасаа шууд шалгагдчих. Шууд шалгагдана. Тийм Тий? учраас юм. Тэгэхээр зэрэг тетрапакс авалгатаас бол яг өөрийнхөө тэр баталгаат хугацаанд бол гашлахгүй байх нь бол тэр үйлдвэрлэлийн ариун орчинд үйлдвэрлээд нөгөө ням бактериудын бүр 0 болгочихж байгаа ш. Тэр дотор байгаа юмнуудын сүүн дээр бол 0 болгочихж байгаа. Тарган дээр бол яг энэ сүүгчлийн ашигтай бактериудыг хийгээл тэрэн дотор 17 зэрэгт байна гэвэл яг тэрүүр нь хийгээл надулж ингээ хийчихэж байгаа учраас энэ бол үнэхээр одоо эрүүл мэндэд чухал хотцоо орчсны одоо хотын одоо хэрэглээний нэг хэсэг шүү л гэдгийг бас давтан хэлмээр байна. Тэгээ энэ дээр бол эргэлзээд авах хэрэг байхгүй. Яг үнэ. Тийм эргэлзээд авах хэрэг бол үнэндээ байхгүй. Тэгэхээр нөгөө нэг талдаа бол бид нэр аль болох хүүхдүүдэд багаас нь цэцэрлэг сургуулаас эхлээд яг мэрэгжлийн хүний хоолзын боловсрал олох юм хийх юм бол магадгүй Монгол улс 5 жилийн дараа бол нэг энэн дээр дэлгүүрээс яах вэ? Ийх одоо үйлдвэрийн суух уу, худалдааны суух уу гэдэг дээр нэг маргаад авахгүйгээр ийм шууд тодорхой ойлгомжтой гэдэг ийм иргэдтэй хүүхд залуустай болчих чадна хаа гэж бодож байна. За маш чухал ер нь бол нийтэд ер нь бол амар их эргэлзээтэй тэрнээсээ болоод айгаад имээгээд буруу зөрөөгүйгээд идэх зүйлийг та энэ ташаа мэдээллийг шинжлэх ухааны үндэслэлтэй их гоё одоо эцэлж өглөө. Тэгээд бас төгсгөлийн хорон дээр маш чухал зүйлийг тайлбарлаж өгсөн танд их баярлалаа. Ингээд эрдмийн ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгээд бид бүхний урилгыг хүлээн авч үргэлжлүүлсэн танд их талархлаа. За маш их баярлалаа. Подкасттай уурсантаас өөрт чинь маш их талархаж байгаа илэрхийлье. За баярлалаа. Захимж подкаст энд хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаар хүртлээр түр баяртай.